Soul Lab. За сайн байцгаана уу бүсгүйчүүдээ. Soul Lab-ийн маань шинэ дугаар эхэлж байна. За шинэ дугаар яг одоо та бүхэнтэй уулзж байгаа гэхээр энэ бол энэ сарын 20-ны өдөр гэсэн үг. За тэгээд манай өнөөдрийн Soul Lab-ийн зүрх сэтгэлийн лабораторийн гэдэг одоо юу нэвтрүүлэг болгон дээр хэлээд байгаа. Энэ удаагийн зочдоор маань үзэсгэлэнтэй гахалтай эмэгтэйчүүд өргөдөө ирсэн. Манай Рита, Ари хоёр маань хүрэлцэн ирсэн байна. За мөн манай нэвтрүүлэг болгоныг дандаа илүү утга учиртай болгодог сэтгэл зүйч Маргалгаа маань ирсэн байна. Зя та гуравтай энэ өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. Өдрийн мэнд баярлалаа. За тэгээ нэвтрүүлгийнхаа эхлэлд одоо гоё гол яриараа орохоос өмнө нэг зүйлийг бүр онцгойлон та хэдтэй хэлмээр байна. За хэн жоох юм хил амын шинжтэй зүйлүүд байхгүй тийм. За Soul Lab нэвтрүүлгийн маань шинэ дугаарууд сар болгоны 10, 20, 30-нд ордог. За тэгээд үзэгчид болвол хүсэн хүлээн үздэгээл гээд байгаа. За гэтээ энэ чинь надад нэг тоо баримт байна. За хүсэн хүлээдэг үзэгчдийн маань 80% нь манай одоо YouTube суваг дээр subscribe дараагүй байна. Үлдсэн 20% нь л subscribe дарсан ийм үзэгчд байна. Энэ зөв үү? Тэгэхээр та хэд маань нэвтрүүлгийнхаа шинэ дугааруудтай алдахгүй хамт байхыг хүсэж байгаа бол манай Soul Lab хуудсыг заавал subscribe дараарай гэж зөвлөж байна. За ингээд гол ярианд орцгоё. Өнөөдөр би тэгэд манай лабораторид ямар сэдвийг задлан шинжлэх вэ гэвэл бие даасан эмэгтэй гэж хинбэ? За дуртай зүйлээ хийдэг эмэгтэй гэж ямар эмэгтэй байдгийг, за тэр дурлсан зүйлээ олохын тулд бид нар ямар аяллыг туулдаг вэ гэдэг тухай ярилцгаалнаа. Окей. За байна шүү. Айгуу гоё юм өргөн хүрээний тэгээд бас олон эмэгтэйчүүдэд маань урам зориг өгсөн гоё яриа болох байх гэж бодож байна. Хамгийн ихний асуултаа та хоёрынхаа одоо яг өөрийгөө олох гэдэг ойлголтыг ер нь юу гэж ойлгодгийг, тэгээд одоо энэ яг дуртай зүйлээ олоод түүндээ дурлж урт хугацаанд хийдэг болохын тулд юуг одоо эхлүүлж юуг туршиж үзсэн энэ аяллахын тухай сонирхъя гэж бодлоо. Окей. За. Одоо чи хэлэх үү? За тэгээ. Окей. Би бусад хүмүүсийг сайн мэдгүй байна. Гэтэ над дээр хэрэг аваад үзэх юм бол би яг дуртай зүйлээ багасаа аягүй сайн мэддэг байсан. Гэтэ яг одоо ингээл яг ийм юм гэж үгээр ингээд илэрхийлж чадахгүй ч гэсэн ерөнхийдөө ингээд одоо бодоод хахад ер нь юм бүтээлч юм аягүй дуртай байсан. Ямар нэг юм гараараа өөрөө хийх дуртай байсан. Ер нь юм тайзанд дуртай гэх юм уу та. Тэгээд фэшнд дуртай, тэгээд фэшн түүх, одоо юм алдартай жүжигчдийн түүхт гэдэг юм уу, тиймэрхүү юмд айгу дуртай байсан. Тэгээд би тэрийг багтаа байхад бол яг яаж одоо би хийх юм бол гэдэг ерөөсө боддгоо зүгээр л тэрэндээ дуртай. Тэгээд яг нөгөө нэг мэрэгжил сонгох үед бол тэрийг ингээд ерөөсөө мэрэгжил болгож харж чадахгүй одоо жүжигчин юм байна гэж харж байсан. Тэгэхэд жүжигчин гэхээр манай гэрийнхэн ингээд үгүйгээд тэгээ шал өөр мэрэгчлэр сурсан байхгүй. Тэгж явж байгаад сүүл рүүгээ өөрийгөө илүү ингээд ухаж олж мэдээл янз бүрийн ажил хийх тусам ер нь л ийм юм байна да гэл одоо ингээд яг л одоо өөрийнхөө дуртай юм хийгээл тэр нь ингээд яг юм контент гэдэг юмар ингээд эргээд ирсэн. Тэгэл тэрийгээ хийгээл маш баяртай аз жаргалтай байгаа. Тийм. Миний хувьд бол багасаа хоол хийх дуртай байсан. Тэгээд саяхан би нэг бүр 6-7 настай байхад нэг юм ногоон ном байдаг байсан. Тэгээд тэр номоо ерөөсөө олдгоо. Тэгээд ээж аваасаа бүр гуугаад Орос эмээгийн гэрээс олдсон юм. Тэгсэн чинь тэр ингээд нөгөө амар их юм зурагтай хүүхэлтэй одоо юм бааtruуд хоол хийж байгааг ном байсан аахгүй юу? Тэгээд тэр надад амар сонирхолтой санагдаад тэрийг л үзээд идэг байсан. Уншиж чадахгүй байгаа мөртлөө өөрөө дотроо ингээд нөгөө тэр стори теллингийн зохиогоол өөрөө тэр нэг дөрүүдийн ингээд ярилцдаг байсан аахгүй юу. Тэгэнгүүтээ манайх нөгөө юутай Монилийн зурагтай байсан аахгүй юу. Коноп дардаг. Тэгээд тэр зурагтаар нэг Итали сууг байдаг байсан. Тэгээд би одоо 6-7 настай хүүхдийн юм санаад байгаа байхгүй. Тэнгүүтээ тэрэн дээр нэг Итали сувган дээр бодол хоум шоп байсан юм шиг байна. Одоогийнхоо. Яг байсан бэ гэсэн чинь нэг хоёр ихч гэл нэг хотго рекламдаа тэр бүр алим зүсээ. Тэгснээ ингээл нэг юм угаагаал. Тэгэл ингээл туршилт хийж мийгээл тэрийг чи бүрсдэг ингээл бүх юм бүгднийг дуугаа олгож байгаа л аав ээжигээ битгий унтрааж байгаарэ гэж байгаа л ерөөсө тэр рекламыг нь үзэх амар дуртай. Тэгээд хүүхэлдэд үзэхээс илүү тэрнийг аяг үздэг байсан. Тэнгүүтээ
амар гоё тийм нэг хоол хийж мэгээл нэг юм хийгээд байгаа шүү дээ. Тэгээд би багада одоо бүх чихмэл тоглоомуудаа урдаа суулгаж агаад тэгээд нөгөө ширээн дээр ста нэр ингээл юм хийдэг байсан аахгүй юу. Тэгээ бодвол нэг хом шоптой л болмор байсан юм шиг. Тэгэхдээ цаана нь юу байсан бэ гэхээр би яалтчгүй камерын ур зогсмор байдаг байсан. Тэгээ хоёр дахь нь юу байсан бэ гэхээр би хоолтой холбоотой баймар байсан юм шиг байгаа. Тэгээд бас нөгөө Аригийн хэлдэг шиг одоо нөгөө мэрэгчлээ ойлгохгүй хэн байх ёстой гэдгийг ойлгохгүй багш юм уу, тогооч юм уу, тий нэг хэн байх гэдэг нь мэддэхгүй. Гэхдээ нэг хэсэг нүүд бол байгаад идэг нөгөө тодроод байгаа юмнууд нь байгаад байсан. Тэнгүүтээ яасан бэ гэхээр эдийн засгчаар нөгөө аав ээж сур гээд эдийн засгч байх юм бол дандаа мөнгөтэй байдаг гээд зааварчсан мөнгөтэй байх хэрэгтэй юм байна гээд тэгээд эдийн засгчаар сураад тэгтээ ерөөс ажиллаагүй тэрүүгээр тэгээд дараа нь тэгэж явж жагаад өөрөө бас мэрэгчлээ олж аваад тэгээд ингээд өөрийгөө олсон болов уу гэж бодож байгаа. Гэхдээ сүүлийн үед бас ингээд бид нар чи айгүй гоё үед амьдарч байгаа шүү дээ. Юу юм бэ гэхээр сонирхол солигдож идэг. Тэнгүүтээ тэрийгэ дагаад бас нэг одоо мэрэгших боломжууд нэгдсэн байгаа. Тэгэхээр хэм мэдхөв 50 хүрэхээрээ одоо өөр мэрэгжил сонгоцсон ч юм уу тий өөр юм хийгээд явцсан байх ч юм бэлүү тий. Тэгэхээр яг ингээд 100% өөрийгөө олсон уу гэхээр за нэг 60% нь явж байгаа юм болов. Тий тэгээ цаана бас нөгөө there is a space тий нөгөө нэг зай үлдээгээд байгаа. Хин мэдхий одоо зураач болчих ч юм бэлүү тий. Бас багадаа жоох зурдаг байсан гэл тий. Тэгэхээр I don't know. Тэр нөгөө одоо тинейжер бас хүүхдүүдтэй бас юм нөгөө жоохон сайн сэтгэлчээ гэж бас хэлээд байгаа. Туртаа юм аюу сайн судал юу байна, яаж нээж тэдрийг ингээд туртаа юм хий, алдаж оромж болно. Заавал ингээд нэг мэрэгжил сонгочоо тэрэндээ ингээд 1000% тэрэндээ үнж байх албагүй. Тийм тэгэхээр ер нь бол ингээл олох тэр замдаа л явж байгаа юм шиг байна. Өөрийгөө хинбэ гэдгээ мэдхийн айгуу тийм чухал том хэсэг нь юунд дуртай вэ? Би юунд дургүй вэ гэдгийг мэдэх. Одоо тэр бол одоо хамгийн чухал том хэсэг нь баг гэж бодож байна. Тэгээ сая хоёр цочны маань яриан дээр хуулийн дээр нөгөө хүүхэд настай холбоотой айгуу юм чухал тод үед одоо гарч ирж байна л да. Тэгэхээр чинь эн чинь ер нь бидний хэн байх вэ? Юунд дуртай байх вэ гэдэг чинь бидний хүүхэд нас өссөн орчин аав ээжийн үзүүлж харуулсан зүйл, ээжийн сонсдог дуу, аавын үздэг ном гэдэг шиг зүйлээс л тогтдог юм шүү, тий? Яг үнэ. Энэ дээр монголчууд маань болохоор 7 хаврын шинжээ гэж зүйлийг хийдэг байсан юм байна л да. 7 хавартай гэхээр 7 настай. Тэгээ саяг 6-7 гээл яг тий. Тэгэнгүүт 7 хавартай хүүхдээ болонгууд нь 7 хаврын шинжээ гэж агаад урд нь нөгөө нэг ном тавиад жижиг имэйл тавиад эсвэл нөгөө хоол хийж байгаа бол тоогоо шангаа тавиад ингэж агаад хөгжим ч юм уу тий хэрэгсэл. Тэгээд алийг нэлээ ингээл нөгөө ажиглах нь шүү дээ тий. Тэнгүүт нэг юмаа л барьж аваад манайх чи тийм дайгуу сайн шүү дээ хойд урд төрөл бас тодруулаад байдаг тий хүний юмыг тавьчаал ингээд байдаг тэр шиг ингээд харуулгууд яалтчгүй л нэг юмаа барьж аваад ягаад ч юм бүр ингээд мэдж байгаа юм шиг очиод барьж аваад тэр мөрөөр айгүй эвлэгхэн ингээд тоглоод идэг гэсэн гэж байгаа. Ингээд тодорхойлт нь болохоор шинжлэх ухаан дээр би бас анх уншиж гайхаж ирсэн юм. Авиасаа олох хэрэгтэй. Тэгээ авиас гэж юу юм бэ гэсэн чинь айхтар хүчин чармаалт шаардахгүйгээр хийч. Тий. Тэгэхээр гоё ингээ болоод идэг тий. Нэг юм бүгд анх удаа оролцож үзэж байгаа мөртлөө тэр хүүхэд тэрийг нэг л сонин, эвлэгхэн, амархан хийчдэг зүйл бол таны авиас юм аа. Тэгэхээр сонин байгаас тий. Тэгэхээр 7 хавартайдаа тавьчид өөрөө өөрийгөө шинжээд л. Чи одоо home shopping үзээд л гэж. Тийм байна. Яг тэгдэг байсан шүү дээ. Ингээд хүүхэлдээнүүдэд тавьж байгаа л байгаа болгоныгаа тавьж байгаа л яагаад гэдэг. Би болохоор яриад л байдаг гэсэн. Тийм үү. Яг нөгөө нэг юм хитгэн хүүхэлдээнүүдэд тавьчаад өөрөө нааш маж юм хийчээд ингээд хэл мэдгүй. Тэнгүүтээ проскаракас өөрөө зохиогоор Гадаад ярьж байгаагаа. Харин тэгвэл ингэж ингээд амар юм ярьж байна. Нэрээ одоо Тийм байгаас. Одоо тэгвэл бид хэд ч гэсэндээ яг өөрсдөн дээрээ бодглохлоор би бас яг багтаа яг тэгж тоглодог гэсэн баггүй жишээ нь ингээл кинонд тоглож ийн моголж ийн гэж жүжиглээл нэг тэр үед ч нөгөө шиврээ бороо шимшиг сэтгэл мэдгээл хят кино манайд аюул гардаг тэрийг дуурайж тоглож молол хуан жүгээг мэг болж тоглоод өөрөө тэрэндээ тоглож байгаа юм шиг байна. Хуан жүгээгийн айл дүүрийг нь тоглодог. Аюу хуан жүгээг л тоглож шүү дээ. Би нөгөө ийм нэг юм хөвөнтэй нэг юм байсан шүү дээ. Төвдийн гүнжгээд заримдаа бас нөгөө юу эсрэг талын атан басан юм том күгэлтэйгээ алгаж малгаж.
ичмэр тоглолтой. Тэгээд одоо тэр үед ихтэй бичлэг байхгүй харилцаа жаа. Тэр үед утас байсан бол аав ээж нар миний биччихлээ байж яаж одоо Тэр байсан блог хийzээ. байсан бас зүгээр гэж боддөө шүү дээ. Бас ичмэр юмнууд болж исэн шүү дээ. Эмо үеийг санаж байна уу? Тэрээ нөгөө амар гидэр мэдэр зүгээр за бүр бүгд нэг юм гонигтай хүмүүс байлаа. Spice Girls-ийн нөгөө үе те. Spice Girls-ийн бүгдээр ингээл дүр өөртөө ингээл өгчөөл. Хэрэлтэн үгүй би тэр болно чи тэр юм болно. Өмчлөл. Тэгэхээр нөгөө одоо нөгөө тинейжер баснаас айгуу чухал байдаг байсан юм шиг байна. Тэр нөгөө үеийг амарсаа сандаг те. Тэнгүүд тэр үедээ бас өөрийгөө бүтээж исэн юм шиг байгаа. Тэ нөгөө стилээ бүтээгээл сонирхлоо бүтээгээл те. Тэгэл ингээл тодорхой өөрийгөө бас тодорхойлдог байсан юм шиг байна. Гэхдээ бас тухайн үед гоё юм сэтгэл зүйч байсан бол тий. Зөв. Бүр гоё байх байсан юм болоо гэж бодож тийм чиглүүлээд. Тийм багтаа тий. Яг ч нөө тоглоом дундаасаа гэдэг шиг бор зүрхээрээ ингээл тий. Яг одоо сайн ингээ ярьч бүгдээрээ л одоо яг багтаа тоглолдог байсан ч юм уу, сонирхдаг байсан тэр зүйлс нь өнөөдрийн бидний ингээ тодорхой том хэсэг болсон байна гэд тий. Тэгэд ингээ ботсон чинь хүүхдүүд маань одоо яаж тоглолдог вүлээ ч юм уу те өөрийгөө хэн байгаагаар талент хараад ингээд ярьж марцсан зогсож идэг билээ гэл хинт бодлоо л доо хүүхдүүдээс нь тэр тийм зүйл ажиглагдаж байна уу? Юу ажиглагдаж байгаа вэ гэхээр нөгөө TikTok ч одоо амар хүчтэй шүү дээ тий. Тэгээ бүгд TikTok-чд болох годох юм. Тэгэхээр одоо бас яг тодорхойлоход аюу хэцүү болчиход байна. Бүгдээрээ бүжиглээд байна, бүгдээрээ дуулаад байна тий. Тэнгүүт нь хит их дуучин бүжигчэнтэй болох гээд байгаа юм шиг санагдлаа. Тэгээд яг нөгөө нарийн мэрэгжил ингээд ерөөсөө сонирхгүй байгаа юм шиг. Суугаад хийдэг юм уу тий. Тий, айгүй баг. Тэгэл нөгөө эрэгтэй хүүхдүүд бол тоглоно. Одоо нөгөө компьютер утсан дээр янз бүрийн тоглоом тоглодог. Бүгдээрээ л IT болно гэсэн нэг тийм бодолтой байгаад байдаг. Тэгэхээр нөгөө нарийн мэрэгжил рүү одоо бас хүүхдээ яаж ингэж чиглүүлэх үү гэж бас бодлоо. Бас том асуудал юм байна. Одоо ерөөсөө ингээд найзуудын хүүхдүүд гिचсэндээ асуухаар дандаа стрим хийдэг хүн болно л гэдэг тийм үстэй байгаад шүү дээ. Стрим хийдэг хүн болно гэл яг нөгөө нэг үеийн нэг тийм ялгаа байх шиг байна те. Илүү юм нөгөө технологи суурьтай хүүхдүүд өсөж байгаа болохоор тэрний онцлог бас ах шиг байна. Тэгвэл бас нөгөө манайх хүү 13 таахгүй юу. Тэгээд нөгөө бит хоёр ер нь одоо мэрэгжил яаж сонгох уу, яах вэ, их үү, хааш яах уу гэж агиох ярьдیں۔ Тэгээд юу гэж ярьж байгаа вэ гэхээр эхлээд IT болыг гэж ярьж ирсэн. Тэнгүүтээ сүүлийн үед IT бий болох боллоо гэнэ яасан гэсэн чинь том болохоор нэг IT-ийн одоо ажлын байран дээр 80,000 хүн биш ээ. Тий 80,000 хүн өрсөлдөн гэж байгаа байхгүй юу? Одоо тийм их тооцоол хийгдсэн байна л да. Тэгэхээр чи одоо бүгдээрээ IT болчих юм бол нөгөө сангийн ажлыг хийх юм бэ? Тий одоо нөгөө барилгын ажлыг хийх юм бэ? Тэгээд тэр бас их хэцүү юм болох үү дээ. Манай том охин бол зурх айгуу дуртай. Тэгэл тэрийг чадхаараа дэмжээл ингээл янз бүрийн ингээл зургийнхын юмнуудыг авч өгөөл тэгэл хамтдаа зурж мураал. Тэгээд тэр нь ингээ жоохносоо айгуу сайн ингээд бас анзаардаг дээ ингээд ер нь айгуу зурх дуртай. Тэгээд тэрийгэ хөөрхөн аваад тэгээд бит хоёр тэгж жаад нэг юм Google-тэй хийж сурдаг тийм сургалт өгд юм лээ. Google-тэй кино тэгээд тиймэрхүү юмар ер нь жоохон хөгжиж үзээл гэж бодоод байна. Гэтэ бас мэдхгүй л дээ бас нэг өдөр ирээл одоо тийм юм хийнэ гэж тэгчих юм болов бас мэдхгүй. Тэгээд тэр болгоны жоохон дэмжээл ингээл явъя гэж боддог. Тийм. Одоо сая ингээд ярьжсэн чинь нэг юм дуртай гэдгээ мэдээд байгаа нэг юм талын юм олон юм нөгөө нэг хэсгүүд байсан ба шүү дээ. Гэтэ эднэр ингээд бүгдээр ингээд айгу зөв ингээд наагаад холбоод эвлүүлээд тэгээд ингээд яг өнөөдрийн ирээта өнөөдрийн бидний одоо манай үзэгчдийн ч гэсэндээ үзэгчд дуртай байна. Айрыгээд ийм хоёр хүн бий болсон байна. Тэгэд эднэрийг чинь ингэж эвлүүлэх юм байна. Энд нь энийг ингээд энэ чинь нэг бүхэл болж байгаа юм байна гэдгийг одоо мэдсэн энэ зөв юм байна гэж одоо ботсон тэр одоо эргэлтийн цэг гэх юм уу тэр зүйл одоо хизэнээс эхэлсэн юу байсан бэ? Ямар нэг үйл явдал байсан уу? За. Окей. Миний бодлоор ингээд чи нэг юм мэдрээд байдаг те жоохносоо ингээд нэг юмд дуртай ингээд нэг юм хүсээд байдаг те тэгээд тэгтэл ингээд тэр чинь одоо гэр бүлийнхэн ч юм уу эсвэл одоо нийгэм чинь ойлгохгүй байна штэ тэгээд ингээд яг тэрүүгээр одоо ингээд мөнгө олох боломжгүй одоо нэг тийм юмнууд байдаг штэ те тэгэнгүүт тэрэнд зоригтой байх хэрэгтэй. Ингээд тэрийг одоо хийж байгаа юмаа болоод энэ ингээ миний ингээд хүсэл ингээд дотроосоо юм хийх гээд ах шиг байна гэх. Тэгээ тэрийг шууд тийшээ ингээд нэг switch хийх нэг зориг хэрэгтэй гэх юм уу та.
Тэгээд тэрний дараа ингээд нэг юм хийгээ оролдоод үцгээр жоохон болонгууд ахаал ингээд тэрэн дэлгэрэл тэгээд яг ингээд нэг замаа болол явдаг юм санагддаг. Надад болохоор би яг 27 нас хүртлээ бол шал өөр юмнууд хийжсэн. Ямар ч одооны ингээд аритай ямар ч холбоогүй. Гэхдээ яг намайг ингээд нэг өөр юмд сургаал ингээд хүмүүстэй харилцаанд одоо альбом байгууллагын ажилд сургаад ингээд явжсэн. Гэтэ би 27 таа төрснийхаа дараа декретээ ашиглаад өөр юм хийж гисэн байхгүй юу. Тэгээд тэр үед яг одоо энэ зураг авалт, маркетинг, контент гэдэг юм руу ороод тэгээд ерөөсөө тэндээс буцаж эргэж ирээгүй. Тэгээд тэр үед ингээд яг нэг надад яг нэг юм цаанаасаа цаг гараад ирсэн. Тэгээд риск авахад арай нэг юм тохиромжтой үе байсан гэх юм уу да. Тэгэл за зөвч гэсэн үзийгээл тэгэл орсон чинь тэгээд тэрнээс хойшол ингээ өдөр болгон аз жаргалтай байгаа. Яг нөгөө чам дутагдчихсэн юм аа хүн чинь олж байгаад тий. Уралцсан биш тий. Тэгээ одоо батхад хэрэг би тэр үед одоо декретэн суугаагүй, тийм зориг гаргаагүй байсан бол яг л буцаал нөгөө үед л байгаа. Нэг харамссан байдалтай тий. Тэгээд тэгсэн чинь одоо жоохон хөвгшөрсөн, одоо жоохон ингээд хэцүү болцсон тий. Буцаж ингээд юмаа өөрчлөхөд хийх одоо нэг газар удаан ажиллаад тогтцсон одоо алдах юм ихтэй болцсон байх. Зориг гэхээр тэр яг ямар төрлийн зориг байх вэ? Нэг бол хүмүүс намайг одоо юу гэх вэ гэдэг зориг өө тэрийг тоохгүй байх зориг уу? Айлсгүй санхүүгийн эрсдэлтэй ямар зоригуд байх вэ? Мэдгүй надад болохоор окей би ингээд эсвэл ингээд юм жоохон дургу юм одоо иймэрхүү ажлыг те ингээд хийгээд ээж болно. Эсвэл ингээд нэг дуртай юм хийгээ фейлдэ те болохгүй дахиад ажилд орчихно гэл. Тийм зориг л байсан. Тийм. Сайн нөгөө эргэн тойрон одоо хүмүүс хүлэн зөвшөөрөх ярьж байна тийм. Тэр нөгөө миний хувьд бол аав ээжийн дэмжлэг амар чухал байсан. Тэгээд угаасаа хүүхэд чи яадаг вэ гэхээр тэгээ нөгөө хүний зөвшөөрлийг одоо аав ээжийнхэн одоо аппровалыг аваад тийм нөгөө зөвшөөрлийг аваад нэг дараагийн алхам хийдэг штэ. Тэнгүүт нь манай аав ээж нар чи ер нь амар тийм хашир хүмүүс штэ. Яг ингээл нэг мэрэгчлэрээ сурж байгаа тэрүүгээрээ ингээд яг нэг ажилдаа ороод тийм 30-40 жил нэг компанид ажиллах ёстой гэж байх хэрэгтэй. Нэг тийм нэг үзэл бодол байдаг. Манай аав ээж хоёр бол айгүй тийм юу байсан. Ямар кемптэй одоо өөрийнхөө бүтээж чадаагүй ч гэдэг ч юм уу тий өөрийнхөө ингээд юм зоригтой яг хэлж байгаа шиг зоригтой байж чадаагүйгаа би айгүй зоригтой байсан юм шиг байна. Тэнгүүт нь дураараа бай арыг чин даана гэсэн юм нэг айгүй гоё тэр мэдрэмжийг өгсөн байдаг. Тэгэхээр нөгөө тэр мэдрэмж айгүй том түшиг тулгуур те нөгөө түлхэлт байсан юм болов уу гэж надад санагдаад байгаа. Сэтгэл өгсөн. Тийм. Тэгээс нөгөө хажуунаас болохгүй бүтэхгүй гэдэх юм бол бас л ингээл айгу айгаал нөгөө ариг хилдэг шиг тийм нэг газартаа дургуй газартаа байх байсан баг. Гэтэл бол яасан бэ гэхээр одоо юу хиймээр байна, яамаар байна гэдэг нэг юм эрх чөлөөтэй юм зайг, орон зайг бий болгосон учраас тэгээд олон юм хийсэн. Өөстө хятадаас ч нэг Валентины баяраар нэг баахан юм чихмэл тоглоом юм бамбруш мянган захиалал. Тас дампуурч бизнес нам дампуурч ирсэн. Тэрийг нэг ширхгийн 30-аар захиалаад уг нь бол 90-ээр зарна гэж бодож байсан байхгүй юу? Айгүй супер бизнес план байсан. Тэгсэн чи хүрээд ирсэн чи хин ч аваагүй тэрийг нь 15-аар зарсан байдیں۔ Одоо энэ бизнес үү? Үржигийн үр дээр хуваах үр дээр яваад байна. Тэгэл гол нь нөгөө зарах нь айгуу чухал байсан байгаа байхгүй юу? Тэгээд бүгднийг 15-аар зарчаад хүү гээл хэвээр. Тас хасах 50% байхад чинь хэвээр мондөг байлаа гэл тээ. За тэнгуүтээ одоо янз бүрийн юм хийдэг байлаа. Тэгээ тэр болгонд нь тий одоо тэнгээр нь дуудаагүй намайг тий мангараар нь дуудаагүй, өстө бүтлгүүгээр нь дуудаагүй. Зүгээрээ ингээл болдимаа бид нар ч гэсэн бас багтаа ингээл юм алддаг байсан ингээл тий. Тэнгуүтээ ингэж явж жагаад ингээд өөрийгөө олох чинь нөгөө бас арай илдэг шиг тий нэг аз жаргалтай байх нь айгүй гоё байна. Тийм тэгээ хийж байгаа ажил бол амар их байгаа боловч тэр хийж байгаа ажил нь айгу амархан нуглагддаг. За тэнгуүтээ тэр нь бүр ингээ хобби болцсон. Тэгэл яг тийм л амьдрал гоё юм шиг санагдаад байгаа. Тэгэхгүй нөгөө өглөөс ирээд яаж ийшээ явнаа гээл тий. Йоо өстө нэр хурдхан шиг ажлын цаг дуусаасаа гэдэг одоо бодол ерөөсөө муухай штэ тийм үстэй. Тэрний оронд тий шөнийн 12-ны хүртэл ажиллаж байгаа ч гэсэн амар happy. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэж Baby Lab. Бидний хамгийн сайн найз Baby Lab. Учир нь өдөрж шөнж хуурай таатай амрах боломжийг олгож, хөвөн мэд зөөлөн гадаргуун агаарын урсгалыг чөлөөдөө нэвтрүүлэн, шингэнийг хормхон зур шингээхээс гадна хүүхдийн биед тав тухыг мэдрүүлэн, хүүг дээд зэргээр хамгаална.
Тэр хараад өгдөөг инээмсэглэн угтахад туслах бидний найз Baby Love. Тэгээ би мундаг юм байна гэдэг тэр нөгөө өөрөө бахархах бас мөчүүд амар гоё. Бэр амтагдал. Тийм. Тэгэл бараг л нөгөө ажил хүмүүс ингээд тэгдээ чи айгүй их ажиллаад байдаг. Чи ятардаг юм уу гэд ятрал байдгүй шүү дээ. Тэ дуртай юм хийж байгаад бол ерөөс ямар ч ядарч байдгүй шүү дээ. Би нэг ийм үг сонссон ингээд хүн ядарч болно гэхдээ хүн зовх үгүйгээ өөрөө шийддэг гэж байгаа байхгүй юу? Ганц ухаатай үг. Эрэхтэй. Дараа нь ирээд гаргаад шүү гэдэг. Яг энийг таслаад уу? Яг энийг таслаад. Энийг таслаа бүүстийн ахих өгч иргээд одоо дандаа тийм. Зөв ухаантай харагдаж байгаа хэлтэй. Тийм байна. Хин марлаа одоо бид эдэд яг юу байгаа ч хэлээч одоо ингээд юм гэр бүлийн өссөн орчны үед ч гэсэндээ бид нар бүгдээрээ л ялгаатай орчин нөхцөлд өссөн. Аав ээжээ маань баримлах зарчим, хүүхдээ өсгсөн арга барил ч гэсэндээ ингээд өөр байгаа шүү дээ. Энд чинь бол ингээд аав ээж нь хэдий зарчимч гэлээч гэсэндээ хүүхдээ риск их боломжийг өгдөг. Магадгүй аав ээжээр өөрсдөө риск хийж чадаагүй учраас тэр одоо алдсан боломжоо рета төгсөн байж болно те. За манай аав ээж хоёр бол их жишээ нь одоо юу гэдгийг айгуу тийм яс зарчимч байсан ч гэдэг юм уу те. Орой 8 цаг гэж гэртээ ирсэн байх хэрэгтэй гэдэг тийм гэрт өссөн. Гэхдээ л бид тэр яаж жаал өөрөө өөрсдийнхөө дуртай юм ингээл олцсон байна те. Ер нь яг энэчнээс хүүхдээ одоо дуртай юм хийгээд тэндээсээ аз жаргалаа олдог. А тэрнийхээ төлөө зоригтой байх тэр сонголтыг хийдэг байхын тулд ээжүүд аавууд бид нар ер нь юуг анхаарах хэрэгтэй байт юм болоо. Одоо ингээд эрэгтэй эмэгтэй хүүхэд гэд ярьцгаар бас жоохон сүүлийн үед дургу болж байгаа хүмүүстэй эрэгтэй нөгөө эрэгтэйн ч адилхан ингээл нөгөө аюул их ингэдэг болсон. Энэ тал дээр зөв. Гэхдээ нөгөө эмэгтэй хүн төрдөг учраас тэгээд гэртээ нөгөө суух тэр хугацаа заавал байдаг. Тэгээд золиос аягүй их байдаг учраас охтуудад энэ мэрэгжил сонголт өөрийгөө олох гэдэг дээр нь бид нэр илүү заавал анхаарч өгөхгүй бол нөгөө тэр хэсэг хаягдчихаараа би юу хийх үү гэж яагаад хүн хайр дурлалд илүү их автаад хайр дурлалаар бүх амьдралаа төсөөлөөд тэр эрэгтэй л таалагдаж тэр эрэгтэй л одоо эмэгтэй байхын төлөө тэр эрэгтэй л гэр орныг авч явахын төлөө зориг болчих үдэ гэдэг юм анхааруулгын тохиол жоох өгөхгүй бол нөгөө угаасаа бид нэр хүүхэд тээх төрүүлэх тэгээд инстинктээрээ ингээд гэртээ хүүхдээ хараад байх тэр нөгөө юм угаасаа чадах учраас тэгээд тэнд айгу комфорт байж гад ер нь ингэх гээд байх учраас те илүү тэр чиглэл рүү нь жоохон нэг тийм гэр бүлээс гадна чи хувь хүн гэдэг мэдрэмж тэр пашн ингэж нөгөж явах хэрэгтэй юм шиг. Чи өөрөө гэл те ингээл нөгөө тэгэхгүй бол охтууд одоо бид нэр ингээ хүүхдтэйнүүд тавьж тоглож байгаа үстэй. Эрэгтэй хүүхдүүд болохоор намайг хараа ээж гэл те шатнаас буучлаа. Ийм болчлоо. Би мундаг байна уу гэл ийм байгаа үстэй. Эрэгтэй хүн тэгэхээр угаасаа би гэдэг юмыг нь те чи их нэртэй базуулчваа гэдээ одоо ингэж хэлтэн шүү дээ. Тэр бол харьцангуй гайгүй байгаа байхгүй. Октоодын хувьд ингээл нэг юм ингээл санжганцсан барьцсан нэг юм төрсөн тий ам хамрлын юм хийцэн ингээл ингэсэн тий тэгэхээр тэр угаас байх учраас бид нар октоодтай бол тий нэг юм ээж тэрэнд хоол энэ тоол гэж хамл чи яасан юм бэ тий чи өөртөө авсан юм уу чи энийг хүссэн юм уу чи яасан бэ гэж би жоохон ингээсэ гэж үнэхээр хүсдэг. Тэгээ өөрийгөө мэдрэхгүй болохоор ингээд өөрийгөө таньж мэдгээд эмэгтэй хүнд яг хизээ цаг гаргаж байгаа юм бэ гэдг нь амар сонирм байхгүй. Тэгээд энэ эмэгтэйлэг энэ одоо шин чанарууд олон эмийг зэрэг хийх чадварыг те ангийн дарга болгоол тавьчин, ариун цэврийн дарга болгоол тавьчин. Тэгээд ахийнхаа тэрээ дүүгийнхаа нэг ингээрэй гэл эмэгтэй хүнд ингээл нөгөө па гэл амьдрал цаанаас нь ингээл нөгөө эмэгтэй хүүсээр нь дамгаалуулсан эмийг бол ингээл өгч шít. Тэгэхээр тэрэн доонд ингээд хизээд нь паузлж агаад яг би юу хүсэж байгаа, би яаж байгаа, ээж байгаа ингээд суух юм бэ те. Бараг ингээд жоохон цаг гарах юм бол тэдэд очиод аяг угаахтан туслаад миний охин тэр дүүгийнхаа тэрийг ингээд чи жоохон завтай байгаа юм бол наатахаа цэвэрлээд наатахаа зүлгээч тэрийг хийгээж энийгээ хийгээж гэмт хэлж чинь. Тийм. А ихтэй хөлт болохоор гараад инглээ би нэг инглээ найзтайгаа бол яг жоохон тийм байдаг. Тэгэхээр охтуудад илүү их нөгөө нэг чи өөртөө төвлөрөөч. Би яаж ийн гэдэг юм руугаа ингээд жоохон аваачаач. Охтуудаа ийм цаг гаргаж өгөөч гэдэг нь бол үнэхээр үнэн баггүй. Тэгэхгүй бол гэр орны ажил дуусдаггүй гэдэг шиг эмэгтэй хүүхдээ хийх юм бол ингээд дуусахгүй шүү дээ. Гэхдээ бас бид нар Монголд амьдарч байгаа нь айгүй азтай ч юм шиг санагдтыг. Яагаад вэ гэхээр нөө эрэгтэй эмэгтэй хүний нөгөө эрх нь ер нь гайгүй бас тэнцвэртэй шүү дээ. Одоо шинэ арабууд амьдардаг байсан бол те одоо карьер бодох мод юу тогсоод байгаа юм бэ? Тэгэл нөгөө одоо бас Монголд амьдарч байгаа учраас тийм нөгөө эмэгтэй хүний бас эрхийг
их айгүй тийм тажгүй шиг надад санагдав тийм. Мэдээж тийм тий. Уламжлалт бас нэг юм ойлголтууд бас байна тий. Одоо юу гэдэг одоо охтууд би одоо өөрөө 2 охинтой тэгэл ингээл нөө охтуудынхаа тоглож байгаа өнтрийг харахаар яг түрүүний нөө марлагийн хэлснээр ингээд өөрийгөө яа гэж байгаа юм бэ гэж дандаа хин нэгэнд өөрийгөө зориулж тоглодог. Тоглоом нь хүртэлтэй хин нэгний төлөө хүнийг халамжилж хүүхэд өсгөж тоглоно, гэр цэвэрлэж тоглоно. Тоглоом нь хүртэл нэг тийм Ихнэр болж тоглоно. Хүүхэд дөрүүлж тоглоно тийм ахуйн шинжтэй айгу тоглоно тий. Тэгээд ингээд жоохон том болоод ирэнгуут ингээд ягаад ч юм тэр хүн заавал ажил хийх ёстой, заавал гэр цэвэрлэх сурах ёстой, хоол идэх ёстой. Ягаад ингэнгуут тэр чи ирээдүйд гой хоол хийгээд чи өөрөө идвэл чамд гоё штэ биш. Чи айлын ихнэр болсон хойно чи хоол хийж сураагүй бол чи яах ингээд дандаа ирээдүг нь хүртэл хийж сурах ёстой юмыг нь хүртэл ирээдүг хин нэгэнд зориулж зааж өгөөд байдаг нь жоохон ингээд нэг юм сэтгэл имзэглүүлээд байдаг юм уу. Хин нэгний ихнэр болоход бэлтгэдэж байгаа хэрэг биш те. Тэрийг бол ер нь тэгэл сурна штэ. Тэгээд өмнө нь хичнээн бэлтгэсэн байсан ч гэсэн яг амьдарч үзэж, яг төрч үзэж, яг эрэгтэй хүнтэй амьдарч үзэж л яа нөхөөс тэрийг нэг өмнө нь зааж өгснөөрөө тэр хүүхэд нас байжийг, тэр хөгжилтэй чөлөөтэй цаг хугацаа байжийг тэрийг ээж өөрөө л хийлдэ те. Тэгээд яавал ингээд гоё явах вэ гэсэн шүү дээ тийм аялдав юмгүйгээр 3 хэрэгцээ байгаа байхгүй юу? Хайрлагдах, хүлээн зөвшөөрөгдөх, үнд цэнтэй байх гэх. За энэ 3 дээр ийм триггер болцсон, энэ 3 дээр айц давтцсан, энэ 3 дээрээ гаццсан хүн нөө энэ 3-ыг гаднаас нөхөх гээд амьдралынхаа шийдвэр сонголтыг өөрийнхөө хяналтаас гаргаа явуулчихдаг. За хайрлагдах мэрэгжил, үнэлэгдэх мэрэгжил, за хүлээн зөвшөөрөх мэрэгжил гээ явцдаг гэсэн. Тэнгүүт нөгөө удан дамжсан мэрэгжил, тэр найзын мэрэгжил, энэ тэр гээ тэдрийг би амар амархан зөвшөөрчих магадaltaй. Хэрвээ эцэг их байгаагаар чи хайрлнаа, мэрэгжлээс хамаарахгүйгээр чи үнд цэнтэй, мэрэгжлээс хамаарахгүйгээр би чамайг хүлээн зөвшөөрч байна гэх юм бол ямар нэг айцгүйгээр тэр хүн яг доторхоо сонсоод туршаад үзэх пашн олж байгаа байхгүй. За энэ 3 дээр триггерд болгочихвол юм бол тэгэл нөгөө эрэгтэй хүн чинь за би тижээнэ. За би үнэлэгдэнэ. Би хин дэнд гэл ингээл нөгөө олон хүчин зүйлээс хамаарад тухайн үедээ өөртөө нэг юм харагдах байдлаасаа хүлээн зөвшөөрөгдөх байдлаасаа нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдлаасаа жоохон онцгой мэрэгжил сонгоод ингээд айгүй өөрийгөө хүчлээ цаг заваа бараад бандсандаа бантаад нөгөө сургалтын төлбөр авцсан ээж аав итгэцэн бүх хүнд тийм болно гэд хэлцээ одоо будаа гэд бандсандаа ингээд явчихдаг шүү. Тийм. Тэгээд тэгэхээр нэг талаас бас нөгөө фейлдэд тэгээд тэрэндээ нэг бас гутарчихгүй ингээд энэ бол одоо ингээд амьдрал дуусч байгаа юм биш ээ дараагийн юм байгаа гэдгийг аягүй сайн хэлж өгч явах хэрэгтэй. Харин тийм алдаж болно. Бантаж юм дэж хэлсэн шүү. Нөгөө бантаж хурмаа хий. Бантаж байгаа яа тий. Урд нь ярьсан шүү дээ. Тэр нөгөө бас юу аав ээж нарын тэр одоо марлаг сонсоод тахлаар айгүй чухал байгаад юм л та тий. Одоо жишээ нь ингээл нөгөө аав ээж нар чинь за чи хуйлж болно. Бид нар нөгөө удмаараа хуйлж юм чинь. Чи бас хуйлж болох ёстой гингүүт нь хуйлж болмооргүй байдаг, дуучин болмоор байдаг. Тэнгүүтээ ингээд 4-5 жил сурж байгаа л тэгэл төгсчөөл тэгэл нөгөө амьдралын нөгөө ад жаргал байхгүй байхнаас аягүй хэцүү тий. Тэгэхээр нөгөө аав ээжтэйгээ тий бас аягүй сайн ярилцах хэрэгтэй юм байна. Хэрвээ одоо ингээд мэрэгжил сонгож байгаа үзэгч өсгөөчүүд байх юм бол тий аав ээжтэйгээ ярилцаарай. Би юунд туртай юм бэ? Би юу хиймээр байгаа юм бэ гэдээс илэрхийлэх хэрэгтэй. Яг одоо орчин үеийн хүүхдүүд арай дээр баг. Бид нар чинь олол яг ийм байна. Тий. Яг тэр үгрний юм гэлтэй нэг юм бас ингээл илүү хатуу хийсэн юм болов. Харин тийм. Тэгээ тэр үед бас цаг үе нь бас хэцүү цаг үе байсан баха. Тиймэрхүү одоо нэг ажилтай байж л хоолтой байдаг бас цаг үе байсан. Одоо нэг контент мөдөд байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Төсөөлөгдөх юм байна. Энтерпренер гэдэг үг байхгүй шүү. Ямар юунера гэдэг. Тэгээд гайгүй ажилтай бол тэгэл гайгүй амьдралтай. Тэгэл тэрний төлөө л хүүхдээ чатгаараа бэлдээл өөрсдийнхөө мэдгээр л тэгдэг гэсэн. Одоо бид бас нөлөөлж болно. Энд дээр одоо хэрвээ яаж нөлөөлж болох вэ гэж бодож байгаа бол одоо ажлын хэсэг ингээд бүр огт бодогддоггүй хүмүүс байна штэ. Ажил, карьер яг үндэ нэг олон тагтах биш. Үнэхээр нөгөө яг чи тэр зүйл дээр өсөлт авч удаан хугацаанд тууштай явах тэр чадамж ахгүй тий. Үнэхээр яг тэрийг өөрийнхөө нэг хэсэг болгоод тэр зүйлээр бас ингээд өөрийгөө хүмүүжүүлээд цаашгаа явчихдаг. Тэгэнгүүт ээж аавын ажил эрхлэлт хүүхдэд бол үнэхээр шууд нөлөөлнө. Тэнд тэгээд хин нь ямар байр суурьтай, хин нь нөгөө мөнгө олж ирж гин
хамтдаа болж гин үү? Ээж аав хоёрын ажил хийж байгаа энэ ажилдаа өнгөрүүлж байгаа цаг хугацаанаас аз жаргал авч гин үгүй юу гэдгээс хүүхэд бас нөгөө ажил гэдэг чинь гоё юм уу, муухай юм уу гэдгийг харж байгаа. Яг Зовж гин үү зохгүй юу? Хэрвээ аав ажил хийжсэн аавыг ажилдаа гараад явангууд ээж уйлаа. Ээж мөнгөгүй тий ааваас мөнгө гуйж авал ингэч юм бол хүүхэд ажлын трауматай мөнгөний трауматай амар хэцүү би өөрөө заавал ажиллана би өстой нөхрөөс мөнгө авахгүй гээл тий тэгэл эсвэл ингээл нөгөө хүнээс цалингаа ягч амар хэцүү байдیں۔ Ингээл бүх хүн тараадтал гэр орон байтугай хамаатан садныгаа бүгднийг авч яваал тий тэгээ энэ юмныг бид нэр бас ингээд үзүүлж байгаа байхгүй юу тэгэхээр ээж аав хоёр мөнгөн дээр хэр эрүүл харилцаатай хэр эрүүл үзэл бодолтой юм тий тэгээд хүүхд амар анзаарна шүү ээж маань мөнгөөр дутагдж гин үү аав маань эрх мэдлгүй байна уу ээж аав хоёрын энэ эрх мэдлийн түвшин мөнгөн дээр хэр байна хэр happy байна гэдэг бүгдийг харж байгаа хөрхий. Тэгээ тэндээсээ дүгнэлт хийгээд нөгөө дахиад пашна бодохгүй. За яста хэцүү юм байна да гэж цуувал. Эсвэл за яста ийм нөхөртэй олчвол хэцүү юм байна. Ажил хийдгүй нөхөр дээр ч юм уу. Эсвэл хит workaholic юм хит ажилдаг нөхөртэй байхад байдгүй юм байна. Би ажил хийгээд нөхрөө гоё байлгадаг ч юм билүү гэдэг ингээ нөгөө өрөөсгөл бодлоод ч яваад эхэлж. Зүгээр би шал юм хүндлэм асуух зүгээр сансан дээрээ гэдэг шүү дээ. Одоо ингээ сая марлаг ирсэн чинь тэгж бодогдлоо л доо бид яг нөгөө хүүхдтэй одоо аав ээж нь ажилдаа явлаа гэдгээ яг ер нь яаж ойлгуулах хэрэгтэй байд юм бэ? Тэгэл аав ээж өөр нэгээд ажилдаа явлаа, ээж нь ажилдаа явлаа гэдэг яагаад ингээд ажил явдیں۔ Та одоо жишээ нэг өнөөдөр ингээ хагас өдөр ингээ хэдүүлээ энэ ажил хийж штэ тий ер нь бол тэгээд яагаад амралтын өдөр та ажилдаа явж байгаа ингээд ингээ асуугууд бид нэгээд ингээ хоёр төрлийн хариулт өгдөг юм шиг ер нь ажиглагтаад байгаа байхгүй ажил хийхгүй бол ээж нь мөнгө олж ирэхгүй штэ мөнгө олж ирэхгүй бол хэдүүлээ ингээд гой дуртай амаа авч чадахгүй миний охин хичээлд явж чадахгүй матахгүй гэдэг шиг ингэж тайлбарлахлаар тэр хүүхдэд ачаа болох уу айлсгүй бол ажилд явах гоё штэ ээж нь ажиллаа яг дуртайгаа гаргах штэ Яаж ч орж ирэхдээ сэгсэйсэн. Ястар гоё ажил. гоё байлаа мөнгөний тухай ажил ингээд мөнгө ажил хийхгүй бол мөнгө авахгүй гэж бүр тэгж байх хэвээр юм уу нэг бол дуртай болохоор л ээж нь ажил хийж байгаа гэх хэвээр юм уу сая яг юм яадаг ихлэ сонсё тий Би бол ажил дуртай гэж ярьдаг. Гэхдээ хаяа бас нөгөө хит их мөнгөнд ихэд тахлаар нь хэцүү шттэ бас гэж яг нэг баланслж гал үзээд байгаа. Гэхдээ одоо хүүхдүүдийн толгонд яаж бууд юм бүү мэд. Бас нэр гоё асуулт байна. Би болохоор яг ер нь хагасаа бүтсэн нэг гарахгүй хичээдэг. Тийм тэгээд гарахаар бол тэрийг бараг нэг анзаардаггүй байхаа нэг тэгж асуудаггүй шүү дээ. Тэгээд ингээд одоо унтчих навчиж юм уу эсвэл ингээд бүтэн өдөр шиг ингээд таллаар нь ингэж яваал. Тэгээд ажлын өдрүүдээр болохоор өөрөө цэцэрлэгтэй эсвэл сургуультай болохоор бас тэгж нөх амир тэр сэдв гараад байдгүй. Мэдээж наснаас хамаарах боловч нөгөө чиний төлөө ажиллаж байгаа гэдэг мэдрэмжийг л өгөхгүй байх хэрэгтэй юм шиг санагдаж байгаа. Тэр бол дараа. Нөгөө тэхгүй болчхоор хүүхэд бараг юм нэхгүй ч юм уу тэгээ нэг жаахан нэг юм guilty, гэмшлийн мэдрэмжтэй. Тэгэл нэг юм хүүхдүүд ингэж яхаа за би ээж ингээ хэлжүүл бараг ээж байхгүй их ажиллаад явчин жаахан гिचин тэгчин гэсэн мэдээж гэмшилтэй. Та нарын өөрсдөн дээрээс мэдэрчээсэн биз дээ. Наад ч гэсэн тийм л байсан шүү дээ. Ингээл юм яах гэхээр за жоохон хэцүү дээ. Хитрхи юм үнтэй юм ихчгээр ингэн тэгнэ гэд ингээд ойлгоод хараад байгаа учраас тэгэхээр бас тэгчгээр нөгөө эмэгтэй хүүхд өөрийгөө би эмэгтэй хүүхд гэж бас өөрөө эмэгтэй болохоор тэгэл ярьчлаа. Би энэ амьдралаас ийм юмыг нөө deserve хийх эрхтэй гэдэг ямиг нь бид нар бас өгж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нэг юм өгчөөл тэтэн мянга штэ ч гэхгүй ч гэсэн те энэний ард ингээд амар зовж байгаа штэ л гэдэг ах юм бол хүүхд нөгөө өөрийнхөө амьдралаас би хүртэх эрхтэй гэдэг тэр гоё зүйлсүүдээ минимум болгоод байж магадгүй шүү. За гэж жоохон шаардлага багасгаад байвал яа те. Тэгэхгүй ер нь бол эмэгтэй хүүхдээ чинь ямаар дутаах дэмий. Яагаад гэвэл эмэгтэй эрэгтэй хүүхдээс илүү багтаа авсан дутуугийн мэдрэмжээрээ айгүй олон зүйлээр триггерд болоод нөхөр сонголт, ажил сонголт гэдэг олон юм дээр нөгөө сэтгэлд хандсан байх хэрэгтэй байхгүй тий. Илдүү юм гэдэг юм дээр ингээд тим юмд өдөөгдөж ингээд сонголт хийхгүй өөртөө ихтгэлтэй. Угаасаа тийм зүйлийг би хүртдэг, ямар байдгийг мэддэг ингээд гоё ихтгэлтэй байх хэрэгтэй. Би болохоор хүүхдүүдтэй уусаа ажлынхаа талаар ингээд ярьж идэг. Ингэдэг ийм юм унш чинь, тийм судалж чинь, тэр нь гоё байна, энэ нь гоё байна гэж би нөгөө пепрүүд уншаал ингээд хажууд нь гадаадын сэтгэл зүйчтэй юмыг сонсоол тэгэл ээж нь ямар хувцас өмсгөө одоо тийм юмтай, ийм юмтай гэж нөгөө ингээд
ажлынхаа талаар хүүхдүүдэд өгж байгаа мэдрэмж нь өөр амар Positive байх хэрэгтэй. Happy нэг юм байгаа. Тэгээд ажлаа хийчихэд ирлээ, ингээд ирлээ тийм юм. Гэхдээ ядарч ийн гэдгийг ч гэсэн хэлдэг. Өнөөдөр их зогсон шүү, их эзэгсэн шүү, жоох уйлсан шүү, ядарсан шүү гэдэг. Өө тийм үү гэж байгаа ч гэсэн нэг юм ажлын тухай ярихад нэг ингээд ээдэг байхгүй. Ажил нь happy. Тэгээ энийг бас ээж аваасаа харсан. Ээж аваа хоёр маань ажилдаа дуурлаж хийдэг. Тэгээд ажил гэр бүлээс наан ингэж нөгөө ажлын стрессээ тайлж яана гэдэг нь манай ээж аваа бишт байдаггүй. Ажлын стрессээ тайлаад найзуудтай уулзчих юм. Ажлын стрессээ тайлаад аав ууж юм уу те. Эсвэл ямар өгтлээ ядарлаа одоо Монголоос явах юм ч юм уу те. Тийм юм байхгүй. Ингээд ажлаа хийчээд гэртээ ирээд бас нөөцтэй, энергитэй, happy байдаг гэсэн. Тэгэхээр би бас нөгөө тэрийг ингээд зүгээр штэ тий угаасаа дуртай ажиллаа хийж байгаа тийм ажлын стресс ажлаас болоод хүн ингээд нэг гिचлээ гэдэг юм угаасаа харж байгаа. Тийм ээ, энэ стай анхаарах штэ байна. Энэ дээр бас нэг одоо яг миний юм дээр нэмж хэлэхэд би чинь гэрээсээ бас айгүйх ажилдаг байхгүй. Тийм. Тэгэхээр бас ингээд яг юм нөгөө цагт баригдахгүй болохоор тэр бас нэх ингээд мэдэгддэггүй байж магадгүй. Тэгээ ажлын ихэр тэгэл нэг өрөөндөө хаалгаагаал л орно штэ. Тэгэл ахаал тогшоол одоо балан шилэх юм бол буцаж гарч ирээд ингээд бас нэг тиймэрхүүс маяг байна. Тэгэхээр тэр бас ингээд нэх мэдэгддэггүй байж магадгүй. Одоо нөгөө багтаа аав ээжийн одоо гаргасан юу гэж штэ ажилд хандлага нь айгу чухал гэсэн штэ. А тэр бас нэрээ магадгүй. Одоо манай ээж нөгөө багш байсан болохоор одоо нөгөө багшилчингуудаа ер нь бидэртэй хамт байдаг байсан байхгүй юу. А тэнгуүтээ аав бол яг нөгөө нэг уламжлалт аав өглөө гараа яваад орой ирдэг нөгөө мөнгө олдог. Тэгээ хамгийн гол нь эрэгтэй нь мөнгө олдог, эмэгтэй нь ингээд хүүхдүүдтэйгээ байд юм байна ингээд нөгөө айгу хөөрхөн одоо нэг дэгдэхнүүдийн хажууд байж идэг те. Тэгээ тэр ингээд бас айгу толгоонд буучч л те. Тэгээд ингээд одоо юу гэх гэрээ хаяхгүй байгаа үстэй нэг баа. Тийм л дээ. Гэхдээ ингээд гадуур айгүй их ажил хийхээр бас жоохон ингээ өөрийгөө зэмлээд идэг. Тийм нөгөө ингээд би чинь хүүхдүүдтэй байх хэвээр байтал гадуур байгаад энэ ажил хийгээд энэ гингүүт ингээ хаяа ингээд зэмлээд идэг боловч би мөнгө олж байгаа штэ гэдээ би дотор бас айгүй их тийм зөрчил айгүй их байд юм байна. Сая ингээ сонсоодох нэ тийм анзаардгүй боловч тэгэхээр нөгөө тэр энэ зөрчилдөөнийг яаж арилгах вэ? Одоо ууг нь бол чи эмхтэй чи ээж байх хэвээр чи хүүхдүүдэд харах хэвээр гэл тээ. Ингээл нэг айгүй нэг том туг бид нэр дөгчдөг штеп. Энийг ингээд бариад ялуна тугийг хаяат. Тийм шатаа гэдэг. Яг энийг тэгээд яг энэ туг нэг лай болоод идэв та хаяа. Тогтсон, тавьсан хэвшмэл ойлголт нэг юм ягаад ч юм стандарт биднээс зурцсан юм байгаа дээ. Тэрэнд хүрэх гээд байна. Тэр нь бас нөгөө карьер одоо нэг өөрийгөө ингээд илэрхийлэхэд бас садаа болдог баг. Тийм штэ. Тийм штэ. Тийм. Энэ дээр бас л ээжүүд л хэлж өгнө. Би бодох нэ манай ээж надад хэлэхдээ нөө хитрхи би ядарсан байх юм бол манай хүүхдүүдийг ээжийнхээ амраагаарэ гэж хэлдэг байхгүй. Ээжийнхээ амраагаарэ, ээж нь ядарсан байгаа, битгий ээжийнхээ зулгаагаад ээж нь хоолоо идэх гэхэд тэнгууд би нөгөө ажил хийж байгаа хүн чинь орж ирэнгүүтээ нэг амар гимшилтэйгээр за алив яасан бэ? Хоол нь ингэсэн үү? Юу болцсон бэ гэд нөгөө ингээд авахгүйгээр ээж болон гэрийнх нь нөхөр ингээд ойлгочингууд тийм гилти мэдрэмжээ байхгүй болох юм шиг байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийнхаа бас нөгөө ажлыг чинь ойлгож байгаа хүндэтгэж байгаа байдлыг нь хүлээж аваад өөртөө үсгэж байгаа тэр зүйлээ байхгүй болгох. Тэгээд заавал тийм байх ёстой гэдэг дээр бараг бүр ингээд үгүй штэ гэж хэлчихмээр. Бид нар бүгдийг зэрэг амжуулах боломжгүй байхгүй. Тэгэхээр гэртээ хүүхдээ харж байгаа нөгөө үүрэг гүйцэтгэж байгаа ээжүүдтэй өөрийгөө харьцуулах шиг одоо тэнийг юм хаана вэ? Тэ? Би бол тэр чиглэлийн юмнууд дээр төгс байж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэ. Яаж би өдөр болгон ном уншиж өгдөггүй, чаддаггүй, тэ? Зарим хорой зүгээр хамтдаа бараг юм унтжгаад, үзжгаад ингээ ядарсан байна уу гэдэг. Тэ. Тэр нь бол асар хэвээ. Тэ. Бүгд өөр өөр юм гэсэн юутай. Тэгээд ажилдаг ээжийн давуу тал байна. Ажилтгүй ээжийн давуу тал байна. Ажилтдаг ээжийн сул тал байна. Ажилтгүй ээжийн сул тал байна. Тэгээ тэр нь бүгдээрээ зүгээр гэсэн. Энийг ямар ч өөрчлөх боломжгүй. Аль нэг талд их цаг зарцуулж байгаа бол нөгөө нэг хэсэг дээр баланс алдагдчихэдэг. Тэгээ энийг мэдж явах хугацаанд одоо бид нар нөгөө цаг завтай байх гэж цаг завгүй ажиллаж байгаа шүү дээ. Би бол тэгж бож өөрийгөө тавьшруулдаг. Цаг завтай байх гэж цаг завгүй ажиллаж байна. Ямар хэцүү юм бэ те. Дараа би хүүхдүүдтэйгээ 3 сар 6 сараар тийм үү ингээд хүсснээрээ хийш тийшээ яваад хүссэн хугацаанд ирээд байгаад өссөн үед нь байхын тулд одоо цаг завгүй ажиллаад байгаа.
нөгөө инх тайван авчрахын тулд бид нэр дайтж гин. Асар их цаг хугацаатай байхын тулд бид нэр цаг завгүй ажиллаж байна гэдэг шүү дээ. Тэгээд ойлгуулчихсан шүү. Тэгэхээр ингээ эмэгтэй хүнийг бодоод тахлаар ямар амар хэцүү юм бэ те нөгөө эмэгтэй хүнтэй харьцуулахад юу хүүхдээ гаргана. Тэр хүүхдээ бас нөгөө өсгөн. Тэнгүүтээ нөгөө өсгөж явахдаа бас өөр хүнд муугар хилүүлчихгүй хэсэн ингээл айтайхан өөрөө айтайхан харагдана. Дээрээс нь ажиллаа хийх хэрэгтэй. Гэртээ суугаадах юм бол дадаа гэртээ суудаг чи гээл. Хийдэг ажиллаа хаяа явлаа. Тийм дунд нь ерөөсөө охтуудаа наадахыг хэлж өгөх хэрэгтэй байхгүй юу? Хамаагүй шүү чи ерөөсөө яасан ч хамаагүй шүү гэж хэлж явах хэрэгтэй. Ингээл хүнд гомдолжол ороод ирж штэ манай охтууд. Би жоохон ингэсэн чинь манай найз бүр ингээд хүүхдтэй ийм ингэдгээ яриад ээж гэд би бас тэгж хэлдэг. Тэнгүүд ээж окей зүгээр энэ ямар ч асуудалгүй зөөрхөн мундгаа гоёгаа эсгүүдийг хар хүүхдүүд чи happy байна хурцээ happy байна тий happy. Танай гэр бүл болж гин. Тэгээд тэгдгээрийг бүр ингээд тоохгүй байх тий. Ямар тоохгүй байх. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэнжих Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Hi Mommy. Их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр. Ивент итгэгч Whisper Restaurant. Гэтэ бас нөгөө юун дээр одоо эмэгтэйхөө өөрийгөө ингээд бүтээж байгааг нэг сэдв байгаа шүү дээ. Тэрэнд бас нөгөө санаа зовох гэж нэг бас зүйл айгу садаа болдог юм шиг байгаа тий. Одоо тэр тэгэж хэлчихвээ дээ. Энэ тэгээ хэлчихвээ дээ. Кринж харагдахаас яа. Тий. Тэгээд нөгөө би саяхан бас нэг судалгаа үзье. Яасан гэсэн чинь одоо нөгөө насурхаас өмнө одоо хүмүүсийн ярьцлага өгөөд тэгээд ерөөс хамгийн их одоо харамссан зүйл нь хүний тэр нөгөө meaning те хүний meaning одоо хүмүүс чиний тухай юу гэж бодсон тэр бодлууд хинд ч хэрэггүй байсан гэж байгаа байхгүй юу. Тэрнээс яг үндэ амар хайгаад исэн чинь яг насны төсвөлд ирсэн чинь тэр ерөөсөө ямар ч сонирн биш байсан байна те. Тэгэхээр ерөөсөө нөгөө тэр айгу бас их садаа болдог юм шиг санагдаад байгаа. Тэр юу ингэчих үү дээ. Тэгээ манай тэр хамаатай ингэж хэлчих үү дээ, ингэчих үү дээ. Тэгээ тэрнээсээ болоод ингэ нэг хайрцаг дотор орчдөг. Тэр хайрцаг байх ёсгүй те. Тэр хайрцаг эвдэрч гарч ийж тэр нөгөө нэг өөрийгөө олсон эмэгтэй гэж байна. Би одоо ингээд хүмүүс зөвлөгөө өгдөг байхгүй юу. Тэгээ тэр нь болохоор ихэнхдээ одоо яг контентын талаар одоо жишээлбэл нэг имч байлаа гэж бодоход ингээд би ингээд контент хиймээр байгаа гэж ирдэг байхгүй юу. Тэгээд яг ингээд уулзаад ярихаар за ийм юм хийхээр хийхгүй. Яа тэгвэл би ч одоо мэрэгчлийн хүн би ингэж харагдаж болохгүй. Ийм байна, тийм байна гэд. Тэгээ бараг би сэтгэл зүйч ажил хийдэг. За яг яагаад ингэж идэв. Яг юунаас болд ингэж тэгээд энэ ингээ хоёр талтай нэг талтай болохоор хүн яг ингээ бусдын одооны байгаа нийгмийн хүмүүсээс одоо айж намайг юу гэж хэлэх бол би тэнийг харагдах болов гэд тийм айцтай. Хоёр тал болохоор надад ингээ маш олон хүмүүс ингэж хэлдэг. Багтай намайг ээж аав ингэдэг байсан байхгүй, тэгдэг байсан байхгүй юу. Тийм байсан байхгүй юу гэд. Тэгтэл тэр хүн одоо 40 настай. Тийм. Тэгээ би тэрийг хэлдэг байхгүй. Чи одоо ингээд 40 настай эмэгтэй хүн те. Чи ийм олон ингээд бизнестэй одоо ийм олон хүмүүсийг ажилуулдаг. Чиний хүүхэд чи ингээд тэдтэй. Тэгтэл чи одоо хүртэл ингээд ээж аавтай гомдсон. Тэгсэн хүртлөө ингээд ямар нэгэн одоо өөрийгөө ингээд давж гарсан юм хийхдээ ээж аваараа шалтгаглаад намайг тэг жоохон тэгжсэн учраас би одоо ингэхгүйгээ. Чи одоо юу болоод байгаа юм гээд. Тэгээд ер нь жоохон тэгж хатуухан хэлдэг байхгүй тий. Тэгээд тэгэхээр бас ингээд айгу ойлгоод тийм юм байна гэд ингээд яа гэвэл одоо ингээд ямар нэг юм өөрийнхөө нүрийг бусдад ил гаргана гэдэг чинь хүн рүү ингээд яг зөрөгтэй алхам хийж байгааг нь л нэг хэсэг. Тэгээд яг тэрэн дээр яг юм нөгөө өөрийгөө олох одоо хувь хүн болох тэгээд цаашлаад хувь хүний брэнд гэдэг чинь тэндээсээ гарч ирнэ. Тэгэхгүй ингээд өөрийгөө ч мэдхгүй ингээд ямар нэгэн бүр жоохныхоо юмд санаа зовоод тэгээд найзуудаасаа санаа зовоод ичээд ямар ч юм хийхгүй байгаа бол ямар ч тийм брэнд болох боломжгүй хэцүү шүү дээ. Саяны 3 байгааз хайрлагдах, хүлээн шүрэгдэх, үнцэнтэй байх. Гэт энэ 3 хангагдсан байх юм бол нөгөө дурсамжаараа тэжээдээ л гэдэг шиг тэр хэдэн ингээд нөгөө тархлааны систем нь болоод буцаад за яадаг. Тэгэл ингээд би уг нь тийм юм хийх дуртай байхгүй юу гэдэг ингээд өөртөө айгуу тийм яг нөгөө жоохны нөгөө сонирхлууд нь байгаад байгаа байхгүй. Би тийм юмд амар авиастай, би тийх дуртай. Гэтэ би яхаа ингэждэг. Гэтэ би одоо тэрийг хийчих болох уу гэж надад асуув. Батламж
гэж хэрэгтэй байгаа тийм яг өөрийн зоригтой шийдвэрүүд бага байсан ба. Чи болно, чи чадна хоёлаа ингээ хийгээд үзэх гэхлээр айгүй дуртай яг. Тэгээд яг тиймэрхүү байдлаар ингээд өөрийгөө ингэж одоо контент дээр нээсэн бас хүмүүс надад айгүй байдаг. За үзэгчдээ Soul Lab үргэлжилж байна. Бид энэ хэсэгт манай Soul Lab-ыг та бүхэнд хүрэхэд хамгийн ихээр тусалж дэмждэг ивент тэтгэгчтэй танилцуулах гэж байна. За Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгчээр дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab хамтран ажиллаж байгаа. За мөн өөрийгөө хайрлын урайтай манай охид бүсгүйчүүдийн хамгийн ихтгэлтэй анд сар болгон нэг удаа уулздаг, нэг уулздаа 7 хоног хамт байдаг. Окси хамт байгаа. За мөн манай нэвтрүүлгийг гоё тухтай та бүхэнд хүрэхэд орчин нөхцлөөр хангаж байгаа. Whisper ресторан Твин Таврын 15 давхарт байдаг. Whisper ресторан хамтран ажиллаж байна. Та бүхэндээ маш их баярлалаа. За яриагаа үргэлжлүүлье. Түрүүн яг ингээд ярьжсэнтэй ингээ нөгөө за аав ээж нар бол чухал юм байна. Бид нар аав ээжээсээ хайрлагдсан, бүрэн дүүрэн, одоо үнэлэгдсэн тэр мэдрэмжээ авч чадвал ирээдүйн бидний одоо хэн байх вэ гэдэг сонголтод маш чухал юм байна гэж. За бид нар хэн байх вэ гэдгээ тодорхой хэмжээгээр аав ээжээсээ олоод авчлаа. Өөрсөндөө ихтгэлтэй охтууд олчлоо. За дараагийн одоо бидний амьдралын талаас илүү баг хугацааг хамт өнгөрөөх хүн бол бидний хань ижил байдгаа. Эр нөхрүүд байдгаа. Тэгэхээр эр нөхрийн дэмжлэг одоо яг Рита чигээр нь хайрлах, айрыг чигээр нь хайрлах. Яг энэ хിവэр нь хүлээн зөвшөөрөх. За чи бол ийм эмэгтэй юм байна. Энийгээ хийж амьдрэх тэр орон зайг өгөх тэр одоо эрчүүд бол хамгийн чухал байна, тийм ээ. Та хоёрын маань хайртай хүмүүс энэ талын зүйлсийг хэр сайн дэмжсэн бэ? Магадгүй одоо түрүүний нөгөө аялал донд жоохон одоо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд саад бартаа байгаад тэгээд хүлээн зөвшөөрсөн үү? Аль эсвэл анханасаа л энэ спейсийг тавьж өгсөн үү? Ямархуу одоо аялал бас байсан бэ? За би одоо нөгөө бас ганц хүнтэй ирэхэд тэрнтэйгээ суугаагүй. Тэгээд нөгөө яг бас нөгөө ирчүүдтэй танилцаж одоо юу гэдэг үргэлжлэсэн учраас нөгөө бас харьцуулаад үзэхэд эрэгтэй хүн болгон өөр. Тэгээд одоо зөвшөөрөх хүн нь байна, зөвшөөрөхгүй хүн нь байна тий. Тэгээд ер нь зөвшөөрөхгүй эрэгтэй хүнтэй амьдрахад бол бас аюу хэцүү юм шиг байна. Ягаад вэ гэхээр нөгөө ууг нь бол хүсэл нь ийм байгаад байдаг. Гэхдээ нөгөө зарчим тавиад байдаг тий. Чи гэртээ суух ёстой, чи одоо ийм байх ёстой, тийм байх ёстой гэж бодвол бас аав ээжийнх нь бас нэг амьдрал байсан гэж байна тий. Тэнгүүт нь одоо нөхрийн маань хандаж байгаа надад хандаж байгаа хандлага бол үнэхээр гоё. Одоо энэ бол чиний мөрөөдлийн амьдрал, чи нэг л удаа амьдарч байгаа. Тэгээ мөрөөдлийн амьдралаа чи өөрөө л бүтээх юм чинь би бол хажуунаас нь тусална гэдэг. Тэр нөгөө ийм л хүнтэй уулзрах нь айгу зүйтэй юм шиг байна. Тэгжээж л одоо эмэгтэй хүн өөрөө тий задарч чадна. Тэгэл нөгөө манай аав ээж хоёр яаж нөгөө надад юм эрхчлөө өгсөн шиг бас надад эрхчлөө өгсөн. Гэвч ингээ аав ээж эрхчлөө өгчөөд нэг нь боогодох юм бол тий одоо тэнд чи айгүй хэцүү л зовлонтой л амьдрал байх болов уу гэж бодож байгаа. Гэхдээ ингээл нөгөө онлайнаар янз бүрийн юм группүүдэд байдаг штеп бид нар чинь. Тэгэл тэр дотроо амар юмнууд бичсэн байдаг тий. Тэгэл ингээл одоо эрэгтэй хүн гэрээс гарахгүй л гин тий одоо дуртай ажлыг хийхгүй л гин одоо тийм амьдрал гэд хүлээн зөвшөөрөд ингээ амьдрах нь нэг буруу юм шиг надад санагддаг. Тэгээ аль болох тий яг юу гэдэг 10 жил амьдарчаад тэгээд салсан чи явах тэл гэж би бас боддیں۔ Тий өөрийгөө бас бодох ёстой. Өөрийнхөө бас тэр нэг passion гэдэг хүслээ бол биелүүлэх ёстой юм шиг. Тэгэхгүй тэгээд тэр нэг хүнээ болоод тий амжилтад дурчин байсан байх ч юм бэлүү тий. Тэгэхээр ер нь бол эрэгтэй хүний хүлээн зөвшөөрүүлэх нь эмэгтэй хүн их чухал. Тий. Гэхдээ зөвшөөрөхгүй байхад нь тэрийг нь хүлээн зөвшөөрөх нь бас буруу юм шиг санагдаж байгаа. Нөгөө хүнийхээ гэрлэнд ингээд ороод өөрөө ингээд сүдэрт нь илүү би бүдгэн бах ёстой гэдэг нэг юм ингээд өөрөө тэрийг хүлээн зөвшөөрөхтэй эмэгтэй хүн. Үгүй хиний айргийн үед ямар хөө байдаг вэ? Би чинь болохоор айгуу санаа ингээд одоо манифест гэж амар их ярьдэн шүү дээ. Би чинь нөхрөө яг бүр манифест хийсэн хүн байгаа байхгүй юу? За яг энэ сандлыг сонсоод дандаа нөхрөө манифест байдаг шүү гэж. Тэгээд жирэмснүүд нь дандаа энэ дээр сууж тий. Ер нь ингээд жоохносоо ингээд яг ингээд одооний хэллэгээр ярих юм бол яг ингээд дотроо бодоод visualize хийгээл яг тийм юм гэл ингээд амар боддог гэсэн. Бүр ингээд нилээн төсөөлж боддог гэсэн. Тэгээд
яг нөхөртөөгөө уулзаад би яг шууд хараад мэдсэн энэ хүн байна гэж. I know. Яг нөгөө нэг кинон дээр гардаг шиг ингээд нөгөө нэг юу яагаад юу одоо ингээд цагч удаашрал. Амар ингэж харж мараал. Тэгээ шууд мэдсэн шүү дээ. Тэгээд кино дээр шиг чек ингээд аюул танд ингээд яг чи өөрөө мэдсэн чинь эсрэгээрээ нөхөртөө чи таалагддаг бол тэгээ яах юм. Тэгсэн бол хэцүү байсан баг. Гэтэ азар таалагдсан. Тэгээ бид тэр мэдгүй би тэгэл яг л хүн байна да гэл тэгээ цаанаас ингээл нэг мэдрэмж орж ирэл тэгэл тэрэндээ итгэл тэгэл одоо хүртэл ингээ хамт маш аз жаргалтайгаа тэгээд яг цаанаасаа ингээд нэг тохирсон битээр би бинтэйг айгу адилхан хүмүүс гэх юм уу та. Тэгээд би ингээд маш юм чөлөөтэй ингээд одоо чөлөөтэй гэдэг нь хийж байгаа эрхэлж байгаа ажил дээрээ илүү чөлөөтэй ингээд хандах туртай. Манай нөхөрч гэсэн бас ингээд олон янз юм туршиж ингээд бас үзэх туртай. Тэгээ намайг маш ингээд дэмждэг. Баярлаа. Хайртай шүү. За тэгээд миний одоо crazy idea болгоныг дэмждэг. Тэгээд би ч гэсэн бас нөхрийнхээ айдиануудыг маш их дэмждэг. Тэгээ миний бодлоор ингээд гэр бүл гэдэг бас аюу том ажил байдаг. Ингээл нэг өдөр тутмын харилцаан дээрээ ингээд аль болох нэг өөрийгөө суул тавихгүй ингээд хүндэтгэлтэй байхыг маш хичээдэг гэх юм уу та. Тэгээд тэр нь ч гэсэн одоо би тэгэх тусам маань нөхөр ч гэсэн тэгээд ер нь одоо нэг тийм амьдралд ингээ хүндэтгэл одоо би нэг хүндлэх нь л айгу чухал юм шиг санагддаг. Ууралсан ч гэсэн, гомцсон ч гэсэн тэгээд арай ч ингэхгүй дээ гэдэг. Тийм арай нэг юм муухай үг хэлэхгүй би биэндээ тэгээд арай жоохон тайвширч байгаа гэж бач юм уу. Гэтэ айгу хэцүү л дээ. Гэтэ ингээд хичээдэг. Тийм. Бид нар ч одоо хамгийн хайртай хүндэл хамгийн муухайгаар ингээл бүр хамаанаа могул харуулдаг ч тэгэл баг тэрэнд нь ойлгож молихгүй чи да тайртай би чи намайг яхаараа үлийн зөвшөөрдгөө ингээл баг эсрэгээрээ жоохон их гээд идэгтэй. Энэ сайныг бас асуумаар санагдсан зүйл нь одоо хүн чамайг хүлээн зөвшөөрөхгүй байлаа гэд чи хүлээн зөвшөөрөхгүй байгааг нь чи хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ баг түргээллэг. Тийм байна. Гэд тэр байж тээ. Надад болохоор манай найзууд энэ төр дунд яс ямар одоо юунууд тохиолдлууд байна вэ гэн уцраг хаста анх ингээл чи ирж гин үү гэж залгадаг л байсан. Чи өстой наадгаа хийхгүй чи тийшээ авахгүй бараг л те чи ийм юм өмсч гарах гэж байгаа юм уу гэж манай нөхөр өстой тэгдэг л байсан. Тэг тусам нь би өстой тоохгүй өстой ингээл зүрүүдлэл зүтгээс одоо тэг хүн тэгээд сүлдээ тоохоо болдог байхгүй юм ахгүй гэл ингээл найз эмэгтэйчүүд энэ төр ярьж байгаа байхгүй те. Одоо ингээд тэгж гүрийнх яг зөв үү гэдэг аахгүй тий. Ер нь тэгж яг гүрийнх нь яг зөв шийдэл байдгүй тэр одоо ирчүүд ч гэсэндээ хүнийг заавал тэгж гүрийлгэх ер нь ямар ч хэрэг гэж байдаг юм тий бас талаасаа тий. Одоо ингээл хэлчмээр байна. Сая бид дөрөв охтуудаа нөгөө охтууд дээр ярьсан чинь хүүгүүд дээр ярьсанчлан хүний юу хийх, яаж амьдрахыг төрүүлсэн эцэг ихэнч заадаггүй юм байна. Зөв. Тэр төрүүлсэн эцэг ихэнч тэр өөртөө итгэх итгэлийнх нь бөмбөлгийг хаглаж болохгүй, чи үнд сэнтэй гэдэг бөмбөлг рүү нь орж ирээд хагалж болохгүй, хайрлагдсан хүн шүү дээ гэдэг мэдрэмжүүд нь орж ирж хагалж болохгүй. Тэгэхээр төрүүлсэн эцэг их нь юу хийхин заагаагүй, чи үнд сэнгүй амтан гээгүй, чи хайрлагдахын тулд ямар нэг нөхцөлтэй байгээгүй, чи надад хүлээн шүргэхийн тулд харуулдахтай айлуу, тэ фолловерсоо гэж ингээгүй байхад гэл ингээл хэлчихэд ойлгомжтой байгаа шүү тий. Тэгэхээр одоо амар гоё юм нандин бөмбөлөг байхад нэг хүн очоод ингэчгүй байхгүй юу. Тэгэхээр тэгтээ хагалах гад ингээд завтаад байгаа хүнийг яах юм. Одоо тэрийг яриа тий. Яах юм жигээ дунгаах юм уу өччих юм уу? Тийм амар тий. Өөдөөс нь хагалчихгүй юу. Эхнэрээ эрэгтэй хүний бас онцлог дээр тий ихэнх нь тийм байгаа шүү дээ. Ер нь хүн ингээд өөрийгөө хамгаалахгүй, өөрийнхөө орон зайг хамгаалахгүй, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг илэрхийлэхгүй, тэр хил хязгаараа хашаа хороогоо зоож өгөхгүй байгаа тохиолдолд нөгөө хүн чинь тэгэл ашиглахыг л бодно шүү дээ. Тий, ер нь бол хүн тийм биз дээ тий. За тийм байгаа бол за тэгээд гэхээс шиг ингээл чи гэл ингээл нөхөр бол таны сэтгэл зүйч биш, амьдралын коуч биш, таны ажил мэргэжлийг олж өгөх ёстой хүн биш, эхнэрээ өөртөө итгэх итгэлийг нь төрүүлж өгөх ёстой хүн биш байхгүй. Тэр нөхрийн ажил биш. Бид нар ч гэсэн нөхрөөдөө тус болох ёстой үстэй. Support байна, дэмжлэг байна. Гэхдээ чи намайг ингэснээс болоод би ажил хийгээгүй гэж ярьж байгаа хүнд би бол өөрт асуудал байгаа л гэж бодож байгаа тий. Тэр хүн өөрөө олох ёстой. Зүгээр дэмжлэг байна, хүлээн зөвшөөрөл байна. Гэтэ чи тийм ажил хий гэж бид нөхөртөө хэлж болохгүй шүү дээ, тий. Яг түүнтэй адилхан. Тэгэнгүүт
тэр орон зайгаа хамгаалахгүй бол та өөрөө төлөвлөгөөтэй байхгүй юм бол амьдралын төсөл төлөвлөгөө байхгүй юм бол хүн өөрийнхөө оруулж ирэх нь тодорхой л гэж хэлгээд байгаа байхгүй. Та юу хийхээ мэдгүй, хизээ хүүхд гаргахаа нөхөртөөгөө ярьж чадахгүй, ямар хэмжээний ажил хийгээд ямар хэмжээний орлого болоод ямар рутин скежюлтэй ажиллахаа мэдгүй байгаа юм чинь тэр эрэхтээ орж ирээл за гадаад руу явцгаая. За би ийм ажилтай байна. Миний хань ингэж яах вэ гэж явчихна үсттэй. Тэгээ аль хэдийн тэр хүн юмаа мэдж гин амьдралаа төлөвлөж гин одоо яах юм тэгээ танд байгаагүй юм чинь тий. Нэг санаа нь тэр тий. Нөгөө төгөөр яг ингээд хэлэхэд та ярих гэж байгаа мэдж байгаа заяа. Тэгэнгүүт бүр ингээд нөгөө үнэхээр бас нөгөө амар хүнийг татдаг гоё эмхтэн төрлүүд гэж бас байна. Гээл нөгөө харагдсан үзэгдсэн болгоно ингээд татагдчих гал. Тийм үед нөхөр бас ингээд өөрөө мэдлгүй тийм эмгтээчүүдийн нөхрүүд хэцүү байдаг юм шиг байгаа юм. Далд тий бүр ингээд нуумар санагдаж. Тэс тэгээ нөгөө эмгтээний тийм бол ингээд өөр эрэгтэй болохоор мэдээд байгаа. За тэр үед ингээд жоохон jealous байгаад хардах гад, харамлах гад гэд авах бах. Тэр тохиолдолд шууд зөрөөд бариад ингэхээсээ яг тэр бол нөгөө тэмцэж байгаа хэлбэр байгаа байхгүй юу? Өөрийнхөө орон зай, өөрийнхөө мөрөөдлийн төлөө тэр эмгтээ тэмцэж чинь зөрөөдлөхөөсөө илүү. Ингэнгүүт нэгдүгээрт тэр эрэгтэй тэр эмэгтэй хэр хүндэлдэг вэ л гэдгээс хамаарна. Хүн чинь бас айгүй муухай ингээд өөртөө итгэл хүнд үнэртдэг гэдэг шиг энэ эмэгтэй хийж байгаа зүйлдээ хүрэх чадвар нь хэр байна, зориг нь хэр байна, хэр сэтгэлд нь багтцсан байна те, хэр амбицтай байна гэл тэр авронуудыг аваад авж байгаа бол эрэгтэй хүн бас тэрийг респект хийх баг, хүндлэх баг те. Тэгэхгүй ингээд яах уу л гэдэг хэлээс болооч тэл гин эцтэй ямар төвхтэй энэ чамд яахгүй байна. Тэгэхээр энэ бол бидний хяналтын асуудал болдог юм. За тэгээд хүчирхийлэл бол шал өөр хэрэг шүү дээ. Хүний юу өмсөх, юу идэх, яаж харагдах, яах ихийг бол зааж байгаа бол тэрэн дээр тайлбарлах шаардлагагүй, гуйх шаардлагагүй, зөвшөөрөх гэдэг шаардлагагүй. Чи жоохон бодож жоод ярих уу, тэ? Сая жоохон түрэгдсэн үү? Ингээд жоо юу хийснийг нь бодох бол биш шүү нэ. За. Андуурагдсан уу гэдэг. Өөр хүнд хэлчихсэн юм аа. Сая хэлхийг бодоогүй хаа тий. Тэгээд ер нь бол өөртөө хэр ихтгэлтэй байгаа илэрхийлж байгаа тэр мэдрэмжээс эрэгтэй хүн мэдрэмжээ аваад бид нар чинь нэг юм ярианы бус хилэмжээр 98% гаргаж байгаа реакц биеийн хилэмжээр л ойлголцчихдаг. Тэгээ тэр зүйлийг халдаж болохгүй юм байна. Энэ зүйл рүү нь халдвал энэ эмэгтэй бол баг надаас сална. Тийм. Сая ингээд нөгөө эмэгтэй хүн одоо ажил хийхгээл нөхрөн дэмжих үү гэж ярьж байна тий. Тэгэхээр бас зүгээр миний бодлоор одоо ингээд нийгэмд хараад тахад кино ном ингээл контентээр ингээд эмэгтэй хүн заавал юм карьертэй байх ёстой, маш ингээд юм амжилттай байх ёстой гэдэг имиж ингээд биднэрт байнга харагдаад байгаа байхгүй юу? Тэгтэл яг амьдрал дээр бол зүгээр л ээж баймаар байгаа. Гэрээ ингээд айгуу гоё авч явмаар байгаа тийм эмэгтэйчүүд байдаг. Тэрэндээ өөрсдөө дуртай тий. Тэрийг айгуу гоёор хийдэг. Тэрэндээ одоо ингээд стресстгүй тий. Тэгтэл тэр хүмүүс ингээд бусдыг хараад ингээд нэг дутуу байгаа юм шиг ингээд санагдаад байгаа юм шиг санагддаг. Тийм ингээд нэг юм хийх ёстой ч юм шиг тий. Тэгснээ ингээд тэр нь ингээд фейлдэл ингээд тэгээ бүр ингээд нэг өөрийнхөө үнэлэмж нь ингээд унаад тэгээ тийм хүмүүс ингээд би бас ингээ нилээд мэддэг байхгүй. Тэгээд тэднийг харахаар үнэхээр биширмээр санагддаг. Ингээ гэрээ үнэхээр айгуу гоё авч явдаг. Өөрөө маш гоё харагддаг. Хүүхдүүд нь маш ингээд хүүхдүүдтэй цаг зав ингээл байгаал нөхөртөө маш ингээд гоё харилцаатай хоол унд ингээ тэрэндээ анхаарал тэрнээсээ үнэхээр кайф аваад байгаа байхгүй. Бүр амар гоё байгаа байхгүй. Ингээл тийм хоол хийгээл ингээл найзуудаа дайлж мэлэл тий. Үнэхээр гоё харагддаг. Тэгэхээр бас тэр тал дээр хүн бас өөртөө ингээд юм итгэлтэй. Тэр ч үнэхээр өөрийгөө олсон л нэг юм шүү дээ тий. Тийм хүсэж байгаа юмаа ингээд гоё чөлөөтэй хийх хэрэгтэй юм шиг санагддаг. Одоо нөгөө талаас нь ингээд би бас бодоол үзэж юм л да. Одоо ингээд бүсгүүчүүд суугаал ярахлаар бүсгүүчүүдийн өнцгөл илүү давмгаалж байгаа шүү дээ. Нөгөө талдаа бас нөгөө нэг бид нар чинь ийм чи намайг хүлээн зөвшөөр гэж байгаагийн хажуугаар нөхөртөө бас одоо тэр яг өөрсдийнхөө хүсдэг шиг орон зайг тавьж өгч чадахгүй байгаа бүсгүүчүүд бас нэлээ ажиглагдаад байгаа байхгүй юу гэж үү те. Тэгэхээр зэрэг ер нь бид нар бас одоо нөхрөө дэмжих ялгаагүй л нөхрийнхөө дуртай амийг хийх тийм ээ туршиж үзэх тэр орон зай чи чин гэрийн эзэн юм чин чи энэ амьдралыг авч явахгүйгээ яадгийн ингэж ямар нэгэн одоо ачаа тулгах өөрүүлэх биш яг өөрсөндөө хүсдэгтэйгээ адилхан тэр суппорт тэр дэмжлэгийг яг ингэж ижил тэнцүү өгдөг байхын тулд бид нар ер нь өөрсдөө бас яах ёстой юм бэ? Бид нар мэддэггүй юм шиг заримдаа санагдаад байдаг байхгүй юу? Одоо жишээ нөгөө
сайхан одоо нөгөө хувийн туршлагаасаа ярихад манай нөхөр нэг юм crazy idea-тэй гэртээ ороод ирэхгүй юу? Би тэгж утсан. Тэгсэн чинь нөгөө бүх эрэгтэй найзууд нь бүгд дэмжсэн гинэ. Тий, тэр нөгөө бүр өөртөө нийлж байгаа л тэр юм ярьсан юм шиг байна. Тэгээд гэртээ орж ирээд надад одоо тайлбарлаж байхгүй тий ингээд надад бол нэг тийм нэг мөнгө хэрэг боллоо. Тэр нь их мөнгө байгаа байхгүй юу? За тэгээ хоёлаа ингээд банкнаас зээлээ хоёулаа гэж байгаа байхгүй юу? Банкнаас зээлээд тэнийг хий гэдэг байхгүй юу? Тэгээд нэг талын одоо нөгөө миний одоо юу гэдэг эрхчлөөтэй хүний хувьд те би за тгий чамайг би дэмжиж чи намайг байнга дэмждэг учраас би ч гэсэн чамайг дэмжиж одоо шинэ миний тэр одоо 30,000 төгрөгөөр авчирсан бамбаруу шиг 15,000 төгрөгөөр зархад дэмжсэн л байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө одоо яг хариуг нь барихад бол би бас тэр нэг crazy юмыг дэмжих ёстой шүү дээ. Гэтэл нөгөө би rational одоо нөгөө энэ бодоод тэг логиктой бодоод тэг эрсдлээ бодоод за хүүхдүүдийн сургуулийн төлбөр за энэ зээл тэр зээл инглээ тэглээ гэхэр нь одоо ингээд яана бүтэхгүй бол яана гэж долгондоо бодонгот нь би наач өстөө тэнийг санаа байна гэж хэлчихдэг байхгүй юу. Тэгэхээр чи одоо бас нэг талын хүчирхийл байгаа. Өөрөө бол би нөгөө хүлийн зөвшөөрөлмөр байгаа. Юу ч хамаагүй. Би одоо ингээд амар үнэтэй $3,000 цүнх авахулмаар байна гэдэг нь бас л маний хүний хувьд бол crazy idea гэж бодож байгаа шүү дээ. Гэтэл би авахулчихж байгаа. Тэнгүүтээ яг маний хүү ингээд юм хий гэсэн чи би үгүйгээ бүр гүрц. Тэр гүжүүд зангаа бүр ингээд гараад яхлаараа юм тэнийг юм чи хийд юм бэ гэсэн чи үгүй болно гэл. Тийм хөрх амт шүнжин суугаад бизнес план бичиж байгаа. Надаа бүр ингээд хамгаалуулж байгаа. Ингээд тайлбарлаж өгөөд ингэх юм аа тэгэх юм аа ингэнэ тэгнэ ингээл тэг бодож жагаад би шүшөөрөөгүй шүү дээ. Тэгэхээр одоо бас л нөгөө хүний ирэхэд халтцсан нэгэн эмэгтэй болчлоо л доо. Өөрийгөө хайрлая. Окси. Сэтгэл санаа тавгүй. Ягаад ч мэдгүй. Хаанаас ч юм гарч ирээд хайналж барыг мэдээдэг. Зарим үед намайг өөрөөс минь илүү сайн мэддэг. Хоббиг минь хүсэл тэмүүлхийг минь хамгийн сайн дэмждэг нэгэн. Нартай, бороотой, салхитай солонготой бүхий л үед үргэлж дэрэгдэн байдаг. Миний хамгийн татны найз. Эсвэргээрээ Рита ингээд яг болно гэж бүр ингээд бүр цаасан дээр бүх хэмжээний бүр ингээд деталь хамаг юм зурагтсан нөхөртэй ярьж юу яриа балаарай гэсэн байвал бид нар яг нөхрийг юу гэж ойлгохгүй гэдэг өөрөө бас амар сонин юм ойлголт тийм байна. Тэгэхээр бас бид нар нөгөө бас хитих юу яагаад гинөө? Бас хитих давраад гинөө. Энэ дээр арай л ихтэй байгаад байна. энэ дээр би ингэж боддоо ингээд эмгтээчүүдийн зүүн савын илүү ингээд хөгжсөн байдаг. Надад бол тэгээ санагддаг. Тэгэд ингээд нэг юм муу юм болох гээд байгаа юм шиг юмыг айгу хурдан мэдэрдэг гэх юм уу та. Тэгээд одоо чиний яг гүжүүд зан хөдөлсөн гэхэлэр миний бодлоор чиний яг зүүн савын юм одоо нэг тийм юм л байсан бах гэж бодож байна. Технээс чи яг ингээд айгу хааж май гэж бодоогүй. Яг чи энэ удаа болохгүй л хийдэг одоо нэг юм бас Тэгэхээр угаасаа анхнаасаа өөрөө зөв санаагаа яриаггүй байх тэр үний буруу байна. Тэгээ шууд. За бас баг. Бас катла ирсэн. Тийм баталж. Яаж хийж байгаа л ер нь бол нэг эмгтээчүүдийг бол ингээд яг барахгүй шүү дээ тий. Ер нь бол яаж хийж байгаа л тэгвэл чи анхнаасаа ийм юм ярьсан. Өөрөө ярьсан бол би жишээлбэлээсэн гэл тий. Тэгээ одоо би ингээд юу яагаад идэе? Жохон харамсаад байгаа байхгүй юу? Бас нэг хүний тэр нэг гоё passion байсан ч юм бэлүү. Тэгээ тэрэнд нь аваачаад би ингээд нөгөө хаалт хийцэн болов гэд. Тэгээ одоо бол нэг бас хугацаа өнгөрчөөд байгаа юм л да. Тэгээд би одоо нөгөөх чи яаж ийн? Нөгөө санаа нь байгаа юу? Тэрийгэ бодож байгаа юу? Энэ төргээд бас нөгөө жохон юу яаж байгаа? Гимшээд тэгээд тийш түлхэх хэд байгаа юм шиг болсон шүү дээ. Сүлрүүгээ. Тий. Жохон тал засаад байгаа юм шүү өөрөө. Юу яаж болох юм бэ? Айгуу тэр нэг ухаан бас амар хэрэгтэй юм шиг байна. Тэгээд тэр одоо нөгөө ухаан хизээ ирд юм бэ? Энэ дээр юу яах юм шүү? Хэрвээ оронд орлуулад бодоод үзэх юм бол нэгдүгээрт нөгөө эрэгтэй хүн угаасаа нэг таска барьж аваад ингээ нүддэг учраас сонин гинтийн рисктэй чаленжуудыг амар дуртай. Тэгээ тийм юм чинь хамгаалал гэсэн үүднээс бол зөвл гэж бодож байна. Яг энэ кейс дээр бол шүү дээ тий. Үнэхээр нөгөө хамгаалах инстинкт нь төрж байгаа бах. Энийг хуваалцж байгаа та хоёрын харилцаа бас их мундаг байна. Яагаад гэвэл бас нөгөө салж байгаа хосуудын ихэнх хувьд нь нөхөр
ямар ч эрх мэдлийг эхнэртэй хуваалцах хүсэлгүй байгаа тохиолдолд эхнэр өөрийгөө үн цэнэг гэж бодсоор байгаад за би ер нь шаардлагагүй гэсээр байгаад юугаач өгөхөө болоод ингээд салчдаг. Тэгэхээр баг өөрөө мэдээд гаргах байсан ч гэсэн эсвэл шүрхгүй гэдгийг мэдж байгаа ч гэсэн тэр ямар байна да, яах уу да, чиний санал хүсэлт гэж асууж байгаа нь бол айгүй гоё эрүүл харилцаа. Би өөрөө бодоод мэдчин чадчин юу гэд ингээд тусдаа шийдвэр гаргаад явах тусмаа л тэр хоёр хүмүүсийн чинь хөндөрл багасаал нэгнийхээ нөлөөллийг авах нь багасаал ирж штэ тий. Тэгэхээр энэ бол маш гоё байна. Нөхөр зарим үед ер нь ийм тохиолдлуудад хэдэн жилийн дараа хэлэх бах. Ямар азар чи минь тэр үе зөвшөөрөөгүй юм бэ? Яг тэнэгтчихсэн байна. Тэг хүмүүс ийм үе байна шүү дээ. Тэгэхээр бэлэг шиг ян гэдэг шиг нэгнийгээ эн чинь нөхөж юм тий. Зүгээр яг энэ үед эхлээд гоё хэлчих байх л та. Ер нь бол наа чин гоё санаа байна. Хоёлаа яг тим насны хүүхэдгүй тим байсан бол оролдоод үсгэл байлаа да хараа ханаа. Гэхдээ одоо нөхцөл байдал нэг жаах арай биш юм шиг санагдах юм. Эхлээд чи ийм жижиг үйлдэлүүдийг хийгээд надад баталж харуулад ер нь амжилттай болох юм байна гэд эсвэл нөөц мөнгийг тийм байдлаар хоёлаа багаар хадгалж агаад нэг тийм хугацааны дараа наадахыг чинь болгоё гэдэг нөгөө бүрэн канселдахгүй, бүрэн аппров хийхгүй. Тэгтээ ингээд ингэх юм бол горлого үлдээгээл шүү. Нөхцлөө тавьчихна гэсэн үг. Тэнгүүд за окей. Би баталж харуулаад дараа нь энийг дахиад бариад ороод ирье гэдэг уян хатан байдлаар хандах юм бол надад итгээгүүдээ биш зүгээр нөхцөл байдлын хувьд одоо биш юм байна. За окей. Хувь хүн дээрээ тусгаж авахгүй болчихно. Хайрын хувьд ямар хүн биш юм? Би болохоор яг одоо нөхрөө дэмжин ихлээр би зүгээр сая бодлоо юу яд юм бэ? Миний хувьд болохоор би илүү ингээ үг хэллэгээрээ айгу их одоо дэмжихийг хүсдэг юм байна. Тэгээ би биэндээ аль болох баярлаа гэж хэлхийг айгу хичээдэг. Одоо ингээд ер нь л ингээд ихнэр нөхөр юм чинь чи тэрийг хийх ёстой нь ойлгомжтой, би энийг хийх ёстой нь ойлгомжтой гэдэг чинь. Тэгээд тэрэн дээр ингээд яг одоо бодож байгаа одоо ямар нэг юм хийцэн байвал яг тэгсэнд баярлаа хараа гэдэг ингээд яг айгу үнэхээр баярлж байгаагаа ингээд илэрхийлээд тэгээд тахлаар тэр бас ингээд өдөр тутмын амьдралд ингээд айгу сайн дэмжлэг болдсон болов уу гэж бодлоо. Тийм. Тэгээд хүмүүс юу яадаг гэж магадгүй би бас тийм байсан ингээд гоё үг хэлхээсээ ичдэг гэх юм уу та. Тийм ингээд нэг тийм сураагүй одоо ингээд үнэхээр ингээд чи ингэж шийдсэн байна. Одоо тэр үед чиний зүв байсан байна гэд тэрий чинь бас хэлэхэд айгүй хэцүү шүү дээ тий. Миний буруу байсан байна, чи зүв байсан байна ингээд тэрнээс ингээд хамгаалсан байна баярлаа гэд ингээд зүгээр айгүй юм байнга ингээд кинон дээр хардаг нэг ингээд нэг амархан юм шиг юм хүртлээ яг эн чинь тулаад ирэхээр бас тэгэж юм айгүй санаа. Тэгэхээр ингээд одоо ингээд охиноо авч амжихгүй нэр авчихуу гэж авчлаа гэхээр за ястах баярлаа би ингээд амжихгүй байна гэж нэг тиймэрхүү юм дээр ингээд би айгүй дэмждэг юмсан. Тийм ичмээр юм бас байна. Би сүүлд нөхөртөө тэгэж хэлсэн. Үгүй би арай их үзэлтийн тоогоо чамд харуулад өөрийгөө өнгөрчвүү да. Нөгөө зөвлөгөөний контент хийж оруулдаг болохоор тэрийг хайж байгаа ингэж тэгж гэнэ гэжсэн. Би бас нэг арай жоох нэг өнгөрөөд байгаа юм шиг чамаас үг сонсгож байгаа юм шиг ингэсэн үү? Энэ чамд ядаргаатай санагдсан байх та. Би жоох энийгээ багасгаад найзуудтайгаа ярина. Эсвэл одоо жоох энэ дээр төвлөрөхөө болно. Чамд энэ бол онцгүй байсан байх. Зүг. Тэг ичмээр үйл гаргана уу? Би юмнаас айсан байна уу? Би нэг жоохон шог зан гаргасан уу? Эсвэл нэг жоохон хүүхдэрхүүл зангууд байгаа шүү дээ, тий? Жоохон хүүхдийн зан, том хүний зан гэдээ хуваачих юм бол. Тэгэд иймэрхүү жоохон хүүхдийн сонин зан гаргахаараа тэрэндээ бантаад ингээд явахаасаа илүүтэйгээр сая бол ёстой ичмээр юм боллоо. Жоохон эгорхгүй юм боллоо, жоохон бардамсан юм боллоо, жоохон илүү юм боллоо. My bad гэд ингээд зүгээр шууд хэлчихдэг. Биш эго гэсэн чинь нэрээ энэ айгу юм том бас юм сэдв те. Одоо эго амбиц гэл ингээд өөрийгөө олж явж байгаа эмэгтэйчүүд эмэгтэй хүний хувьд нэг юм арай л нэг юм өөрөөр ойлгогдоод идэв юм шиг амар хитрхи эготой эмэгтэй, хитрхи амбицтай эмэгтэй энэ төр гэдэг ч юм уу те. Ер нь яг юм өөрийгөө олох, тэгээд дуртай юмаа хийх, дуртай юмаа тууштай үргэлжлүүлэхийн тулд эго, амбиц хэр ер нь чухал юм бэ? Та хоёр нь хэр эготой хүүхнүүд вэ гэж юу? Ер нь гэхдээ нөгөө амбиц гэдэг үг өөрөө айгу тийм негатив болчлоо л доо. Тийм нэг сүрэг болчлоо л доо. Уг нь бол амбиц гэдэг чинь одоо нөгөө өөрийнхөө хүчинд итгэсэн тэрнийгээ одоо нөгөө харуулж чадсан нэг зүйлийг л амбиц гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө энэ ихтэй нэр амар амбицтай хүүхэн гэхээр
Нэг удаа нэг л нэг чичирсэн. Одоо яг тийч ойлгоод байхгүй. Тэгээ уг нь бол Google дээр үзээд тэгээ meaning of ambition тэгээд үзэх юм бол уг нь амар тийм positive үг байхгүй юу? Тийм нэг айгүй тийм эрг үг байхгүй юу? Тийм хүн дуртай юмдаа хичээл зүтгэл гаргаад ингээ хийгээд байгаа. Гэтэл яагаад одоо Монгол тийм ингээл өстэй нэрээ сонин амбицтай хөхөн шүү тий. Одоо тэгэхээр амбиц би бол амбицтай. А гэхдээ нөгөө сүрэг амбицтай биш, эрг амбицтай. Тэгээд нөгөө эго ч гэсэн тийм бас нөгөө хоёр талтай шүү дээ. Тийм эго тийм байх ёстой одоо юу гэдэг өөрийгөө бас нуухгүй илэрхийлж чаддаг хүний эго ч юм уу тий. Гэхдээ би бас эго хэр сүрэг позитив юм уу? Мэдгүй сүрэг үг юм шиг тий. Ари юм шиг тий ариг сонсоо тий ари. Би болохоор одоо би саяхан нэг юм уншиж ирсэн. Тэрэн дээр болохоор ингэсэн байхгүй эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа гэдэг ч байхгүй. Тэгэнгүүт эмэгтэй хүн ирээд би ингээд нэг жижигхэн бэкери ажиллаулдаг гэж хэлж байгаа байхгүй өөрийгөө танилцуулж байгаа байхгүй. Тэгсэн чинь эрэгтэй хүн ирээд би одоо $10 үнэлэгдсэн стартаптай. Тэгээ манайх ингээд шинэ технологиор ингээд шинэ бүтээгдэхүүн гаргадаг. Тэгээ яг адилхан бэкери ажилладаг заяа. Тэгсэн юм хөтлөө. Тэгээ би тэдэн хүн ажиллаулдаг. Тэдэн хүний одоо ажлын байр бүтээсэн. Тэгээ манайх одоо тим орлоготой. Тэгээ одоо дараа жил ингээ манайх тэдэн шинэ салбар нээн гэл ингээл айгуу тийм өөртөө ихтгэлтэй ингээд одоо яг байгаа фактыг өөртөө айгуу өөрөөр хэлдэг гэх юм да. Тэгээд эмэгтэй хүмүүс илүү юм нөгөө нууд одоо дартаг юм шиг байгаа. Жохон ингэж дарах юм магадaltaй. Санаа зов. Тий, санаа зовдөг. Тэгээд тэрийг би бас өөр дээр ажиллаад одооноос ингэж жохон дарахгүй ингээ байгаа ямиг байгаагаар нь ингээ шууд хэлэх ёстой юм байна. Тэгэхээр энэ эго болох. Юу юм шиг байгаа. Бид нар чинь нөгөө зүгээр хүнд хүлээншүүрүүлэх гэж ч юм уу, эсвэл хинэгэнтэй өрсөлдөх гэж ч юм уу, эсвэл ямар нэгэн алдар нэр хүндийн төлөө одоо ажил мэргэжлээ сонгоод өөрийгөө олоод явж байгаа биш. Тэгэхээр нөгөө тэр хүний хийгээд явж байгаа үйлийнх нь цаад амьдралынх нь утга учраас л хамаарч байгаа шиг байгаа. Хэрвээ нөгөө өөрийгөө баталж харуулах гад, үн цэнэ авах гад, хайрлуулах гад хийж байгаа бол тэр чинь амар хэцүү зам. Буруу эготой байж штэ. Өөрөөсөө илүү хүнийг үзэж чадахгүй нөгөө бусдаас хүлээншүүрэл хайрлуул, хүлээншүүрэл үн цэнэ авах байгаа учраас амар хэцүү. Угаасаа эго нь эвгүй харагдах байхгүй. Тэрийг нууж чадахгүй. Хэрвээ тэр зорж байгаа зорилго нь бусдад ямар нэг зүйлийг батлахын төлөө биш харин бусдад өгөхийн төлөө, бусдын амьдралыг сайжруулахын төлөө, бусдад туслахын төлөө байх юм бол тэр эго бол сайн их байж хахад яадгийн л гэж би боддог. Тийм. Тэр successful амжилт болон карьер амбицийнх нь шалтгаан нь юу ба? Юу өдөөж байгаа юм тийм? Бусдад туслахын төлөө, сайн сайхны төлөө, амьдралын утга учирын төлөө ер нь ингэдэг ийм юм байгаа мó? Эсвэл хин гэдгээ харуулна, намайг хин болсныг хар, 10 жилийнхэн минь намайг хар, анхны хайр минь намайг харамсаж байна уу та нар? Би хин бэ гэсэн. Одоо энэ бол буруу эго юм байна. Энэ буруу амбиц үстэй тийм. Тэгэхгүйгээр би энэ олж авсан одоо хүч чадал болон эрдэм мэдлэгээр бусдад юу түгээх гэж энийг яаж шилжих гэж байгаа юм тий тэрнээс хамаарах бах та. Тийм байна. Тэгвэл бид дөрөв болол бүгд сайхан төлөө эготой өгнүүд шүү гэж байна. Эхлээд бамбууснууд. Би бас нэг марлахаас юм асуумаар байгаа. Юу гэхээр одоо нэг эрэгтэй эмэгтэй хоёр тусдаа ингээ гоё карьерээ хөөж байна тий. За тэнгуүтээ нөгөө гэр бүл чинь одоо яалтчгүй нэг нь ингээл хүүхд гэр бүл авч явах хэрэгтэй байгаад идэг штэ. Гэтэл хоёулаа амбицтай. Тэгээ хоёулаа ажиллаа хиймээр байдаг. Энэ үедээ одоо хиндэ бууж өгөх хэрэгтэй байдаг. Яа. За гоё асуулт тий. Амьдралын урт зорилгын хугацаанд одоо яг би чидээ тулчсан байгаа бол та хоёрын аль нь илүү ашиг тустай, аль нь илүү зүйлийг гэрийнхаа санхуд оруулж ирч чадахын, аль нь одоо гарах юм бол алаад өгөх гээд байгаа. Мөчлөг байгаа шүү дээ тий. Тэр хүндээ тавьж өг гэсэн үг. Тэгтээ магадгүй би өнөөдөр ингээд алахгүй байгаа. Гэхдээ жоохон алаад өгөх юм бол болохгүй байгаа гэвэл яах юм гэж яах юм. Би одоо би нөгөө амиа бодож гарлаа, амбицлаа гэд миний процесс жоох удаан байна гэдэг чинь хүн хараад мэдчихэж штэ. Чи мэрэгжлээ олтлоо, суртлаа, за нэг 10 жил байна тий. Тэрний оронд нөхөр чинь одоо ажиллаад 1 жилийн дотор нөгөө асуудлуудыг чинь шийдэх financial юмнуудыг олоод ирчих юм бол тэр хүнийг 1 жил явуулсан дээр байхгүй. Тэгээд тэр хүн юм авчирнгуудаа одоо би гарах нь штэ тий. Тэгэхээр тэр амьдралын мөчлөгийн аль үе дээр юм авчирсан мөнгөөр нь гарна гэсэн үг. Тийм ээ. Тэр асрагч авч байгаа, тусгай хүн авч байгаа. Одоо би гаръя да. Тэгэхээр асрагч бол их зүг юм шиг байгаа тий. Тэгэхээр
уяла алчиж Одоо нөхцөл зориулж хэлж байгаа юм аа. Тий. Асрагч авна шүү. Энийг таслах уу яах вэ? Тийм одоо бүр захиалт болсон. Тэгээд дахиад нэг асуулт байна. Одоо нөгөө мөнгө олох тал дээр тий за эмэгтэй нь илүү мөнгө олох уу тий эрэгтэй нь мөнгө олох уу гэд. Тэгээд нөгөө мөнгө одоо олохоос хамаарат тэр гэр бүл дотор тэр нь илүү одоо юу гэдэг нөлөөлөх чадвартай болчиход байгаа шүү дээ. Money power. Тий. Тэр одоо юу гэдэг эмэгтэй нь илүү мөнгө олохороо одоо эрэгтэй нь үгэнд нь орох хэвээр юу аль эсвэл эрэгтэй нь мөнгө олоод эмэгтэй нь үгэнд орох хэвээр юу гэд. Энд дээр бас нэг би бас нэг л гайхаад идэв. Одоо жишээ нь үгүй хаяа нэг сардаа бол би илүү олцоод идэг хаяа нөгөө мөнгө өнөхөр илүү олцоод идэг. Энэ үедээ яаж менеж хийх ёстой вэ? Hi Mommy их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр. Тийм бас энэ ч нэг ингээ алгалж байгаа шүү дээ. Тийм нэг үе шатаасаа хамаарат тэгэнгүүт одоо яг мөнгө би бага олж гин, манай нөхөр их олж гин. Тэгвэл миний нөгөө хүчин чармаалт мэдээж байсаар байгаа. Хэрвээ тийм бол тэр нэг жаахан дутуу өөрийгөө үнэлээд байгаа, жаахан санаа зовоод байгаа хүндээ бид нэр одоо үгээрээ нөгөө дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Яг тэр үед нь чиний ачаар энэ бүх зүйл явж байгаа. Чиний ачаар урам зоригтой ажиллаж байна. Чи байгаа учраас 50 ажиллаа хийчихэд ирлээ шүү. Илүү цагаар сунж ажиллах боломж олгосонд баярлалаа. Энэ цаг үед маань ингэж байгаад баярлалаа. Чи байгаа учраас энэ мөнгө олох боломж надад үүслээ гэдгийг ойлгуулад хэлчихээр окей, байнгын тэрийг нэг 50-50 байдлаар авч явах боломжтой гэсэн. Тийм яг тэр үе дээрээ хэрвээ байгаа бол ер нь айгу магтах хэрэгтэй юм байна тий. Тэгээ бид нар ч гэсэндээ ингээл яг магтуул айгу гоё л идэг шүү дээ. Ялгаагүй. Гэхдээ ингээд одоо ирчүүд бол яг тэр тал дээрээ зарим нь жоохон хойрог байдгийг бол үүсэхгүй л дээ. Гэхдээ ингээд яг бид нар магтуулах дуртайтайгаа адилхан нөхрөө бас яг ингээд яг бүр намайг тэгээл хэлжүүл гоё доо гэж бодож байгаатай адилхан бас нөхрөө тэгжэлж чаддгүй гэх юм бас айгу том асуултын нэмдэгэл байгаа юм тий. Тийм. Тэрийг тэгээд ичгээ болтлол хилээл бай. Харин хосын зөвлөгөөн дээр чи тэгээд аав шүү гэл тэгдэг байхгүй. Тэнгүүт за байж байгаарай. Нааша хандж агаад наад уг хоёлаа итах нэр хэлэх гээд үзье гэхээр ичээл ярмаагаад нүрээ дараад яаж хэлнэ гинэ гэл ингээл амар юм болдог те. Тэнгүүт ингээл сая тэгэж хэлсэн үү хайнаа гэл асуучихал да. Ингээл тэр ихнээс нь дуршаадлаа. Дурших тусмал дуу хоолойны өнгө илүү ивдээ, зөөлөн, ивтэй те нэг эвлүүлж ижил нөгөө хураг тугал шиг үнэ яа цаад гэх тэр шигтэй ер нь эвлээгүй л бол хэцүү шүү. Тэр яг л тэгж эвлүүлж нэг юм илдэг, эерэг зөөлнөөр ярьсан яриа хизээч аимшигын төвшөндөө очиж дуустдаг. Ингээ марлаа ингээ хэлэхээр айгүй олон янзаар ингэж гой өгнөд хилэгдээд байгаа байхгүй юу гэж үү те. Наа чи ингэ гэрт очихлаар мартагчаад байгаа байхгүй гэж үү те. Тэгэхээр нөгөө юу яачтээ нөгөө улаан машины юу гэдэг штэ нэг эффект байдаг штэ. Улаан машин харахаараа л нөгөө юм санаад идэг гэдэг шиг. Тэгэхээр нөгөө тэрэн дээрээ гэртээ орохдоо юу явуул яа ди нэг 3 заавал гоё үг хэлнэ гэд бодчихдаг тийм. Тэгээ аль эсвэл өдөртөө заавал 5 гоё үг хэлнэ гэд нэг тийм нэг өөрийгөө юу гэдэг зарчимлуу оруулчих юм бол амар юм болов. Одоо нөгөө бид нар чинь завгүй ээжүүд нөгөө бизнестэй ээжүүд чи яадаг вэ гэхээр нөгөө хүүхдтэй би бол цаг баг гарц зарцуулдаг да амар хөөргөө зэмлдэг байхгүй юу. Тэгээ би нөгөө өөрийнхөө одоо нөгөө бизнес планер дээрээ бичихтэй өдөр болгоно ядаж 30-30 минут те хүүхдтэйгээ ингээд жиж ярилцъя те юу болж байгааг нь сонсъё. Тэгэхгүй хаяа ингээд саггээл өдөр өнгөрчдөг. Яг оройд ялчиж хэмжээгүй. Хоол моол 5 авг эний тэрэг гэсэрээд л яг өөрөөс нь яг асуугаагүй байдаг. Тэр ингээд 30 минут хүүхдтэйгээ ингээд ярина гэж би өөртөө ингээд тавьдаг. Яг тэр шиг өдөртөө нэг 5 сайхан үгийг нөхөртөө хэлье гэдээ бас өнөөдрийн энэ уулзалтаас их гоё юутай ойлгож авлаа. Тийм маш их баярлалаа. Одоо ингээд нэг ийм түрүүний нөгөө амбиц эго гэдэгтэй адилхан юу гэдэг одоо өөрийн гэсэн карьертэй, өөрийн гэсэн бизнестэй, өөрийгөө юунд дуртай, юунд дургууг мэддэг. За ийм эмэгтэйчүүд бол айгу тийм хүчтэй, бие даасан, нэг талаасаа жаахан юм хүтэн чимшиг тийм одоо ингээд байдаг гэдэг нэг тийм ойлголт бас байгаад байна те. Тэгснээ ингээд яг үнэндээ бол ингээд
одоо чи минь ирэх нялах охин шүү дээ энэ төр гэл тэгэнгუთ ингээд тэр дотор ингээд нэг юм ингээд шүү тэгээ гэж орж ирж мэрэн жигэнүү те. Тэгээд би тэгээд юм нэрээ ингээд бодонгууд ягаад ч юм нэг тийм туртай ямаа хийж ин жаргаж ажиллаж ин гэж байгаа ч гэлээ гэсэн бид нар ингээд нэг юм нийгмийн одоо нэг юм юмнаас өөрсдөө ингээд хамгаалахын тулд битүүл хуйг дуулах бамбай зүйцэн явж идэг юм шиг байгаад үнэхээр гэртээ ирэнгуут одоо дэрэгдэх хайртай хүндээ эрхлэхийг ингээл нэг юм нөгөө нялцаасан гуйлах ч юм болмоор байна гэдэг шиг те. Тэрийг ингээл айгүй нэг тийм цаанаасаа хүсдэг. Гэтэ тэрийгээ хүсэж байгаагаа ч өөрөөсөө баг завгүй байх хоорондоо мартцсан юм шиг бас тийм зүйл анзаарагдаад байдаг. Та хоёрын хувьд ер нь нөхрүүдтэй хэр ирэх вэ? Хэр ямар нь яаж эрхэлдэг юм? Мяу 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 мяу. Гэхдээ нөгөө нэг талдаа харах юм бол одоо бид нар одоо эрхлүүлэх дуртай байгаа ч гэсэн ирчүүд ч гэсэн бодвол бас эрхлүүлэх дуртай байх тий. Эмэгтэй хүнээгөө өшөө нөгөө эмэгтэйдээ эрхлүүлэх өөртөө эрхлэх тий. Тэгэхээр бас одоо гэртээ очиод бас үхтэл нь эрхлэнэ гэж бодлоо. Тэгэхдээ нөгөө бид хоёр манай нөхөр бит хоёр бол айгүй хоёулаа ирэх. Тэгээд нөгөө айл болох л нөгөө хайртай дуртайгаа хийхийг одоо хичээдэг. Тэгэл нөгөө ууг нь бол хаан ч хүлээдээ би нэг уншиж ирсэн эрэгтэй хүн хайртай гэж үгийг их ховорхон хэлж игээд яг нөгөө хэрэгтэй үедээ одоо хүч болгох үедээ л хайртай гэж хэлж игээд нөгөө үнцэнтэй үг байх ёстой гэсэн гинэ. Тэгээд би тэрнийг хэсэг тэгсэн. Тэгсэн чинь надад гомдоод ийлээ. Багсгсан чинь гомдоод ийлээ. Тэгэхээр нөгөө их хэлэх тусмаа тэр чинь нөгөө нэг хайрлуулж штэ тий. Тэгээ харилцаанд ч гэсэн айгүй их нөлөөлдөг юм шиг бас нөгөө баярлаа гэдэг шиг тий. Айгүй чухал. Тэгэхээр нөгөө хайртай шүү гээл тий. Тэр айгүй тийм яг хуу энгийн үг болцсон боловч цаанаас нөгөө айгүй тийм гоё байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр би бол амар өөрөө чи эрхлүүлдэг, өөрөө чи эрхэлдэг. Тий. Би бол эрхэлнэ. Эрхлүүлдэгт баярлалаа. Ер нь бол ингээл намайг аль болох ингээд чадхаараа ингээд эрхлүүлдэг. Тэгээ тэрийг би бас маш их мэдэрдэг. Би тэг өөрөө одоо нөхрөө эрхлүүлэхдээ илүү одоо туртай хоол ч юм уу тэ арай жоох юм яг өөрт нь хэрэгтэй зүйлээр нь эрхлүүлэхийг хичээдэг гэх юм уу та. Тий, тэгээ нөгөө 5 хайрын 5 үг гэдэг нэг марлаа айгүй их ярьдیں۔ Тэгээд тэрэн дээр бас нөгөө тухайн хүний юун дээр нь тэгээд дарж өгөхөөр тэрэнд нь таалагдах вэ гэдгийг мэдэх хэрэгтэй юм шиг байгаа. Тэгэхгүй ингээд би одоо үгэнд дуртай байлаа гэд 1000 үгээр хэлээд нөгөөх нь ойлгохгүй ч юм уу тий. Тэр айгүй чухал юм шиг бас санагдаад байна. Яг зөв. Харин тий. Тэгээ саяны 3-ыг л бас өгөхөд хангалттай л гэж байгаа юм л да. Нөгөө хайрл би чамайг хайрлаж байгаа шүү. Хайртай шүү гэдгийг нөгөө илэрхийлэх хэрэгцээ байдаг байна тий. Хүлээн зөвшөөрөх. Хүлээн зөвшөөрж байгааг тий мянган янзаар илэрхийлж болж байна тий. Сонсож байгаа хөгжим чинь гоё байна. Сонгосон сонголт чинь гоё байна. Өнөөдөр гоё харагдаж байна. Зөв сонголт хийсэн байна. Зөв шийдвэрийн гоё байна. Энэ гоё байна, тэр байна. Ингээ хүлээн зөвшөөрөл. Хайрлаж байгаа хэлбэр нь болохоор тэр нь хөөрхөн шүү, энэ нь хөөрхөн шүү, тэр нь гоё шүү, тэрэнд нь дуртай шүү, энийг нь биширдэг шүү, энийг нь хайрладаг шүү. Гурав дахь нь үндсэнтэй. Тэр үндсэн гэдэг зүйлийг бол нөгөө хүндлэл, хувийн орон зай тэр хүний өөрийнх нь нөгөө хяналтан дотор байдаг зүйлсэд хэр хандаж байгаа вэ гэдгээс л харж байгаа. Тэгэхээр энэ гурвыг л нөгөө 9 шидээр нь үзүүлээд л байх юм бол бүх зүйл нь хэвэн. Тэгэхээр хоол цайныхаа дээжийг барьж байгаа ч гэсэн үг хэлээрээ да ч юм уу болоод явчих юм бол тэгэл зөрөлдөө хүмүүсэл худлаа гэж явчихна. Най дээж өгөөд байгаа юм нэ тий. Би нэг дэлгүүр явжсэн ахгүй юу нөгөө электрон бар авах гээд тэгсэн чинь нэг хөөе новшоо гэдээ үтдэг байхгүй юу. Тэр яа намаа гэж байгаа юм бол энэ шиг санаа зовоод ингээл харсан чинь нөхөр яасан бэ ханаа гэж ирж илээ. Тэр нөгөө бас нөгөө тийм харилцаас байдаг юм шиг байна. Гэтэ тэрийг өөрөө нүдэрээ харсан учраас тий тэгснээ нөгөө цайны дээжээ өгчөөд хөөе новшоо гэдээ дуудаад ах юм бол бас л нөгөө зөрчилдөө явчихна шүү дээ. Хүлээн зөвшөөрөл хайрлах үнцэн гуруула байхгүй. Одоо ингэ нөгөө эрхлүүлэхтэр одоо ингээл надад гоё юм авч өгөөл эсвэл ингээл ямар нэгэн байдлаар эрхлүүлээ тэрийг нөө appreciate хийж одоо ингэж талархах нь нас айгуу чухал өстой гоё юм ингээд одоо миний бодлоор эрэгтэй хүмүүс ингээд эмэгтэй хүнд ямар нэгэн бэлэг өгөө баярлж байгааг нь харах дуртай гэх юм уу та ингээл айгуу ингээл таашаал авал үнэхээр гоё юм үнэхээр сэтгэлээсээ ингээ баярлаад тэгээ тэрийг ингээ харж өөртөө айгуу ингээ гоё байдаг. Хүч авдаг тийм. Наач нэг хүлээн зөвшөөрөл нөхгүй тий. Тэр хүний хийж үйлдэл сонгож гаргаж байгаа зүйлсүүдээр нь болж байна гэж гэдэг ангууд хүлээн шүргэж байна. Улам илүү олон болох юм шүү гэдэг хүч авч байгаа гэсэн үг тий.
эрхэлж байгаа мэдгүй эмэгтэй байна гэж байх уу? Мэдхгүй. Тийм. Эрхлүүлж одоо түрүү ингээд чамайг эрхлүүлээд байгаа үйлдэлүүдийн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэгвэл яг одоо ингээд надаас жишээ нь саяхан ингээд сүлд хүн асуусан байхгүй. Чи юу хэр ирэх вэ гинэ намайг. Тэгээд чи би одоо мэдгүй би нэрээ мэдгүй байгаа би чинь. Тэгээд хэр ирэх вэ гэсэн чинь би нэрээ ер нь яг эрхэл яг одоо эрхлэх гэж одоо яг юу хэлдгийг нь бол ойлгохгүй байгаа байхгүй. Одоо эрхлүүлж ийн гэж бас одоо тэгэл цэцэг юмд булаад ахыг хэлдэг юм уу нэг бол нэг хошууд ивсээд ахыг хэлэх юм уу нэг ингээд би стамастай гэхээр тэр эрхлэхтэй орох юм яхаа яг юу нэрээ одоо эрх гэсэн чинь юу үлээ гэд би болол тэрийг юус ойлгохгүй байгаа байхгүй. Тэгэхээр ингээд яхаа янз бүрийн л эмэгтэй хүмүүс үзэж байгаа шүү дээ гэж үү те. Одоо нөхрийнхөө эрхлүүлж байгаа үйлдэлийг нь ойлгоод хүлээж авдаг хүн байна. Нэг бол нөхөр ногт эрхлүүлдэггүй учраас эрхлэх, эрх танхил байх гэдэг ямар үдийг ойлгохгүй. Тэгвэл нөхөр нь эрхлүүлээд байх чинь тэрийг эрхлэхт тооцохгүй байгаа болохоор ойлгохгүй тий янз бүр байж болно тий. Зүг өгөөл гэдэг тий ойлгохгүй байгаа гэдэг. Наач байх ёстой ш. Хүүхэд эрхэлдэг үлээ, том хүн их эрхэлдэг үлээ? Хүүхэд. За, хүүхэд юу гэж эрхэлдэг үлээ? Үүдүүд би ингэмээр байна, тэгмээр байна, ингээд өгөөч, тэгээд өгөөч, энийг хүсэж чинь, тэрийг хүсэж чинь буюу би юу хүсэж байна түүнийгаа нуулгүй, хаалгүй, айлгүй, загнуулчих үедээ гэж бодлого илэрхийлж чадчихвэл эрхэлж байна. Нөгөөтэйгүр энэ ажлын, нийгмийн ээж аав байх, хүүхэд байх, охин байх гэл ингээл амар олон нөхөртөө эрхлэхээс бусад бүх үйлдэлүүдээр бид нэг хүний эрх миний эрхээр хязгаарлагдсан би энэ хүн соёлтой боловсон тийм хандах хэвээр би бие яаж авах хэвээр гэдэг дандаа нөгөө юм насан туршсан хүний супер эголог нийгэмдээ тасан зогсож амьдрахын тулд өөрийгөө ингээд нөгөө өөртөө юмнууд үүсгэсэн байгаа шүү дээ тий. Би яаж бие авч явах вэ гэдэг. Тэгэхээр тэр олон ийм хүлээтэй хэцүү бариу хувцас өмссөн байгаа юм шиг тэр мөчүүдийг яг л нөгөө унтлагынхаа хувцастай хамгийн тухтай орчиндөө байгаад хүүхэд хүссэн болгоно хэлж хүссэн болгоно ярьж хүссэн зүйлээ хэлэнгүүд намайг дэмжин ойлгоно юу ч яасан ч ингэн гэсэн нэг юм тарих ажилуулахгүй тэг хинх ёстой гэсэн дарам шахалцгүйгээр л байж байгаа тэр уур амьсгал үйл явц харилцааг л эрхлэх гэж хэлж байгаа. Тэр чи дөрүлийн эрхлээ сууж байгаа гэсэн үг. За бараг л юм. Бараг л тий. Камер дээр чи хэр эрх таних вэ гэсэн чинь юу яриад болоо. Тийм чи бараг үрдэггүй ойлгож ичиж мичээд те. За энэ зүйлийг хэлдэг байх нь байх шүү гэж. За тэгээд ер нь ярилцах цаг маань дуусах төгч байна. Хамгийн эцсийн дүндээ гээд ярьсан яриагаа ингээл багцлаад сая бодсон чинь за эмэгтэй хүн бол өөрийгөө олоод дуртай зүйлээ хийхэд зориг хэрэгтэй юм байна. Тэгээд тэр зүйлийг эхлүүлэхэд хизээж оройтно гэж байдгүй юм байна. Дуртай зүйлээ олохын тулд бидний хүүхэд нас маш чухал байд юм байна. Тэгэхээр одоо үзэж байгаа ээжүүд маань хүүхэдтэй багаас нь одоо энэ зүйлийг яаж өгөх вэ? Яаж өөрийгөө олох вэ? Яаж зоригтой байх вэ гэдэг дээр нь ингэж анхаарах хэрэгтэй байна. Ээж аваас гадна дэрэгдэх хүмүүс маань бас маш чухал биднэрт нөлөө үзүүлдэг юм байна. Тэгээд тэднийхээ нөлөөллийг, тэднийхээ ажлыг авахын тулд тэрийгэ буцаагаад өхийн тулд бид нэр хоорондын харилцаандаа бас юу анхаарах хэрэгтэй вэ гэдэг зүйлсийн тухай бид ярилцлаа тийм ээ. Амар гойсод байлаа. Тэгэлээ. Айгу хурдан болоод өнгөрсөн чи аль хэзээний цаг гарамжилсан шүү дээ. Тэгээд айгу хин бодуулсан яриа боллоо. Тий одоо нэг өөрөө дотроо бас ингээл таydыг сонсож байхад бол амар анализ хийлээ. Тэгээ хүүхдүүдтэй яаж одоо бас нэг ганц нэг арга барил олж авлаа. Марлаа маш их баярлаа. Тэгээд энэ сэдвийг за одоо зөвхөнсөнд уянгадаа баярлаа. Тэгээд бас эндээс ингээд талархал хийх хэрэгтэй юм байна гэдээ бас хэрэгтэй юм байна гэдэг. Энд тэндээс ингээд ерөөсө толооч нь ингээд юу ачлаа шүү. Бас цэнэглэгдчихлээ. Маш баярлаа. Тэглээ.
энэ сэдвийг яагаад ер нь энийг яриул гоё юм байна да гэж бодсон шалтгаан гэсэн чинь саяхан миний нөгөө Facebook чат нь танихгүй хүнээс ингээд зураг сэрсэн байхгүй. Тэгсэн чинь тэр юу байсан бэ гэсэн чинь айгүй богинохон юм зүйл байсан нэ агуулга нь маш хүчтэй зүйл байсан. Тэр нь өөрийгөө сонгосонд баярлалаа уянга гэдэг тийм одоо мессеж надад нэг ээжээс ирсэн. Тэгээд би одоо өнөөдрийг хүртэл ингэ хийж байгаа үйлдэлүүдээ эргээ харсан чинь би тэрийг яг ингээд өөрийгөө сонгож байгаа сонголт минь шүү гэж хизээж бодоогүй хэрнээ эргээ харсан чинь нэрнгээсээ би яг өөрийгөө л сонгосон тийм сонголтод байсан юм байлээ л дээ. Тэгэхээр эмэгтэй хүний хувьд өөрийгөө сонгоно гэдэг, өөрийнхөө аз жаргалыг сонгоно гэдэг, өөрийнхөө хувь тавилангийн төлөө эзэн байх тэр сонголтыг хийнэ гэдэг ямар чухал зүйл байдаг юм бэ гэдгийг одоо тэр чатнаас ойлгосон гэх юм уу? Тэгээ энэ айгүй чухал зүйл юм байна гэд энэ тухай ярилцъя гэж шийдсэн. Би сая яг Илон Маскийн хуучин эхнэрийнх нь нэг тийм юг үзчихсэн аахгүй ярилцлагыг. Тэгээд тэгсэн чинь одоо Илон Маск яаж ажилдаг вэ гэж өөрийнх нь характерын талаар ярьсан. Тэгсэн чинь манай нөхөр өөртөө дандаа yes гэж хэлдэг. Тэгээд бусад хүмүүст ингээд одоо ямар нэгэн юм хий цагийн үрийг гэд ингээд тэрэнд нь болохоор дандаа үгүй гэж хэлдэг гэж байгаа байхгүй юу? Тэгээд хүмүүст хэлсэн үгүй хүмүүст бусад хүмүүст хэлсэн үгүй болгоно нь өөртөө хэлсэн тийм байдаг. Тийм. Тэгэхээр ингээд одоо зарим юмд ингээд үгүйгээд тэгээ өөртөө ингээд yes гэд өөртөө цаг гаргадаг. Тийм өөрийгөө дандаа сонгодог. Гэхдээ бид нар чинь ингээд эсрэгээр нь л байх гэдэг шүү дээ. Өөрийгөө үгүй гэсэн хүмүүс yes гээл те. За нэг ухаантай хэлчихв. За яг ороод өөрөөсөө өөрийгөө асуусан тэр өдрөөс би амьдрч эхэлсэн гэж байгаа юм. Өөрөөсөө өөрийгөө асуусан тэр өдрөөс би амьдрч эхэлсэн. Тэгэхээр асуух хэрэгтэй байна тийм. Өөрөөсөө өөрийгөө хүнээс биш. Би хин юм бэ? Би яадаг хүн юм бэ? Би өөр нь яах юм бэ гэдэг чинь би өөрийнхөө төлөө байх тэр алхмыг эхлүүлж байгаа л нэг асуугаад юм байна л да тий. Хариултаа аваад тэгэл окей ямар гайхалтай. Тийм байна. Сүүлээ ямар гайхалтай зүйлсүүд байгаа ярьж байна гэж Өөрийгөө харилцахыг тэр өөртөө ч гайхчихлаа. гоё юм байна. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab ажиллаж байгаа. Марлагийн хажуудаас бэлэг байгаа шүү. Энд нарийн мөшлөрөө за тун цэвэр шиг хэрэг болох зүйлсэн. Яста хэрэг болж байгаа шүү. Тийм шиг байлаа. За бас хөрх мастер бамбаршин манай хоёр охинд яг нэг байгаа. Бөөм баяр. За тэгээд манай нэвтрүүлгийн бас ивент тэгчээр бидний ихтгэл танд Окси хамтарч ажиллаж байгаа. Баярлалаа. Хоёр билээ өгж байгаа уу? Тийм. Вау. За тэгээд Одоо хүртэл дуусаагүй байгаа. одоо хүртэл тийм ингээд энэ чинь тор дүүрэн Гоё юм байна. Энэ нот. хэрэгжилж дуусна бас Дараа ихэд дуусаарай. Өөр сэдвэр ярьж чадсан шүү. Дуусгаар дуудаарай. дахиад орж болохгүй гэдэг. Зөндөө гоё нөгөө ухаалаг үгтэй ирнэ заяа. Би харин бас бодлоо дараагийн удаа бас нэг жоох ухаантай юм уушаад ирдэг байх. Өөрийгөө гэж хэлсэн. Тэгээ энэ манай Baby Lab ч нөгөө дэлхийн хамгийн нэмгэн жих гэдгээр нөгөө одоо хүүхдэд ямар хөдөлгөөнд нь сайжруулахгүй тухтай вэ гэдэг нь ойлгомжтой те. Тэгээд одоо контентийг маань айгүй олон ээжүүд энэ төр ингээл гэртээ тавьчаал үзчихэдэг. Тэгээд манай комент хэсэгт ч гэсэндээ айгүй хэрдэг. Тэр хүмүүстэй хандаад хэлэхэд Baby Lab-ыг хэрвээ одоо гарч дэлгүүрээс ингэж авах цаг зав хэрвээ маруухан байгаа бол ажилтны ээжүүд ч гэсэндээ өглөө гараад орой штэ бид идчихэ. Hi Mommy гэд одоо жив хүргэлтийн сувгаар хандаад одоо хүргүүлээд авах боломжтой. Энд чинь одоо бас айгу ухаалаг байгаа байхгүй тий. Шууд ингээл хүргүүлээд авчна. За тэгээд бид хэдийг ийм гоё чөлөөтэй инээж, ханааж ингээд одоо тий сайхан тухтай ярилцахад энэ орчин нөхцлөөр хангаж байгаа Twin Tower-ын 15 давхарт байх Whisper рестораныхаа хамт олон бас маш их баярлалаа. Тухтай сууцгаа чадсан баг гэж бодож шахам байлаа. Хэвчээ тий. Хэдүүлээстэй яриа л ах юм байна. Одоо кадр дуусгаараа яриад Үргэлжлүүлээд яриа шүү. Вайн тавьсан байж гэнэ. За ингээд өнөөдрийн Soul Lab-тай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Өөрсдийнхөө туршлагыг, өөрсдийнхөө амьдралын үнцэнтэй хэсгийг чин сэтгэлээсээ яг үннээсээ хуваалцсан та хоёртаа бас маш их баярлалаа. Өөрсдөө баярлалаа. Ой зөвлөгөө өгсөн маш их баярлалаа. Маш их баярлалаа. За тэгээд шинэ дугаартайгаа цаг алдахгүй хамт байхыг хүсвэл хэлүүлэх юу аах вэ? Та хэд маань subscribe-а дараарай. Дараагийн шинэ дугаараар уулзлаа. Түр баяртай. Soul Lab